Улаанбаатарт 7 цаг 15 минут. Гэр бүлийн радио FM 104.5, 84.5 долгионоор таны зүрх сэтгэлийг дулаад зулж хөглж, хүчрхэгжүүлэх Улаанбаатарын өглөө. Шоу нэвтрүүлэг танд хүрэхэд бэлэн. Өглөөний мэнд гэр бүлийн радио 104.5 84.5 долгионоор 3W1045 цагийн вебсайтаар дэлхийн өнцөг булан бүрээс мөн Facebook дээр гэр бүлийн радио 104.5 гэд кириллээр бичгээр манай хуудсыг дагаад биднийг дүрстэйгээр үзэж байгаа, сонсож байгаа эрхэм сонсогч танд өглөөний мэнд дэвшүүлье. Улаанбаатарын өглөө шоу нэвтрүүлгийн цоо шинхэн дугаар танд хүрэхэд бэлэн боллоо. Радиогийн 1-р студиуд Эрка очроо. Заяа найруулагч Миз ажиллаж байна. Бидгээ шууд утас 9986 1045 9986 удаа орж ирж байна. 1045. За дахиад бидэнтэй холбогдох шууд утас 9986 1045 9986 1045. Царайг чаарсан чинь нэр хошин царайтай харагдаж. амар тийм хичээсэн царай байна уу? Би амар хичээж байгаа шүү. Яг нөө хоцрохгүй гэж орж ирж байгаа нь мэдэгдэж байна. За ингээд өглөөний мэнд хүргээ сайхан амарсан уу? Сайхан амарлаа. Өглөө гэрч хүчтэй өгтвөө. Өнөөдөр уг нь 20 нэмэх градусын дулаантай Хүүтэн өдөр амсан ч яг одоогийн байдлаар бол жоохон сэрүүхэн талдаал байна. Харин тийм ээ. Гэтэ уул нь 6 градусын дулаахан байгаа юм байна шүү. Яг одоо бол. Харин тийм. Гэтэ 6 ч гэсэндээ тийм мэдгэдэггүй цэмцээний гоё бол санагдахгүй байлаа. Ягаад гэвэл өмнөх өдрүүдэд нь сэрүүхэн байсан учраас тэр жавар нь үлдчихэд байгаа хаа гэж бодоод байна. Сая би өчигдөр нэг Африкаас ирсэн нэг хүмүүстэй танилцлаа. Африкаас чинь одоо байгаа танаа Улаанбаатарт байгаа энэ температур манай Африкийн дүн өвлийн хүүтэн гинэ. Яа. Тэгэхээр би инээгээд эн чи дулаар чад байгаа штэ гэдэг. Бараг л 100 гэхгүй. Эн чи бараг 100 гэсэн чи нөгөө чи бүр шок. Албаар баахан жоохон хүүтний тухай ярьж сагсалцлаа бас. Хүн чинь нэг юм сагсалцах юм олж чаддсан юм биш үү? Гэхдээ тийш дээ. Бас ингээд цагаан харын хувьд ингээд эрс тэс уур амьсгалтай байдаггүй газрын хүмүүс ирчихээр эн чинь бас цагаараа хүртэл гайхуулмаар омгшмоор санагдчихж байгаа юм. Тэгдэм байлээ. Яг тэгж байгаа. Чингисийн яриад байснаас бас цаг агаар ирсэн зүгээр л юм билээ бас. Бас тий. Өнөөдөр та хоёр маань ямар үзэсгэлэнтэй харагдаж байна. Гуруулаа нэг юм. Юу гэж Гуруулаа нэг юм хагалгаанд орох гэж байгаа ч юм шиг те. Имлэг твж байгаа нэг палатны гурав шиг юм шиг. Гүйж та хавар болж ин доо энэ чи бас ядаргаагаа тайлаад бас сувлэл мөвлөлд хийвтэй. Хиви харагдахгүй л энэ ямар ч юм. Бид гурав харагдаж байна. Та хоёрт энэ цагаан өнгө чинь маш гоё зөгч шүү. За ашгүй дээ. Ястай гоё зөгч байна. Энэ угаасаа энэ дараа Noiko comment хийсэн байгаа байхгүй. Би бас цагаан бодвол göмссөн явна гинэ. Оо shit. За цагаануудаа. Өглөө тогтож байгаа бүх сонсогчдод баярлалаа. Энэ нөгөө яасан гинэ? Энэ нөгөө юу ер нь хувцсных нь өмсөж байгаа өнгөөр нь сэтгэл зүйн тодорхойлдог гэж байгаа шүү дээ. Ингээд цагаан хувцас өмсөж байгаа цагаан өнгийн хувцас өмсдөг хүмүүсийн сэтгэл зүй болгоод юм зөв гэгээлэг гэдэг ийм байдаг гинэ. Тэгээд гэхдээ яг та хоёрыг харсан чи энэ онол худлаа юм шиг санагдчихсан. За ингээ өглөөний мэнд бидэж байгаа хүмүүсчүүдтэй баярлалаа. За яах вэ очроо за. Очроо чамайг занчаа хатар гэдэг. Ер нь эфир эхлэхээс өмнө нэлээ эвгүй үг надад хэд удаа шийдсэн. Наач гоё юм. Өстой гоё лаа. Кофенаас гарч байгаа. Оо нэр кофенаас гарсан гэсэн шүү. Гарлаа. Ер нь юмд айгүй их донтож чинь гэж хэлээ тий. Тэг копи мопиг хитрхи хэрглэж байна. Ер нь юм хэрглэхдээ дандаа хэтрүүлж хэрглээд байна. Тэгэхээр яг ингээд болцсон дээр. Гэж бодоод копинаас харин шууд болчт юм байна. Багаар ингээд уусгаад болио гэсэн байдаггүй юм байна. Өнөөдөр бол нэг 5 аягийг л уух хэрэгтэй байхгүй юу? Харин өгсдөр 10-ыг уусан бол. Тэг шууд болиул болох юм байна тий. Шууд болж. Гэтэ бүр өглөө копи уугаад ингээд сурцсан байт юм шүү дээ ингээд. Тэгвэл одоо ингээд тарих ингээд яг ингээд копи ингээд нэхэл ингээд авчихсан нэг. Харин тэгин. Гэтэ одоо ингээд яг нь гарч мараад ер нь копигаа багсгаад эрүүл ухаанаар юм сэтгэхгүй л ингээд тэгээд дали орж ирээдсэн. Одоо тэгээд эрүүл ухаанаар одоо сэтгэх юм байна шүү дээ тий. Үгүй одоо чи яг дөнгөж имслэгдэж байна. Одоо имслэгдэж байгаа учраас ингээд унтаа. Өмслөө. Үгүй энэ үеийн одоо хэр удаа үргэлжлэх юм бол яасан хэцүү юм бэ? Жилийн дараа гэсэн чи яг ингэсэн байж байгаа. Кофегоо яриалуу. Нэг аяг кофе уухгүй би өнөөдөр уухгүй. Хамгийн сүүлд би нэг 10 аяг кофе бас уусан гэдэг. Кофенаас гарсны гарах гэж оролдож байгаа эхний өдөр гэдэг нэг тийм хүн цуврал видео оруулсан байлээ. За. Чинь эхний өдөр гэдэг ингээд зураг оруулсан байна. Маргааш нэг эхний өдөр
Чи шиг Нөгөөдөр эхэлэхгүй эхний байгаа. өдөр юус эхлэхгүй дандаа фейлдэг нааш. За ямарсан очроод амжилт хүсье тэгээд эхний өдөр нь үргэлжлээд 1-т 2-т 3-т гэд явах болтугай. Наран жаргал бэрнэлээ. Жундагийн Нойко. За тэгээд өглөөний мэдсэн комментигээс харъя те. Энд Минаас өглөөний мэдж явах шиг байна. Сайн жаргалын хос хоёр маань орж ирж байна. За мөхөө маань орж ирсэн байна. Давасрын баяр маань гээд бүгд өглөөний мэдсэн биш үү? Бүгдэнд нь өглөөний мэд хүргье. Оо. Малайз таймаа хэлтийн өмнөд бүсэд бас яг энэ цаг уур өвлийнх нь байдгаа гинэ. Оо. Өвөл нь иймэрхүү байт юм байгаа гэж байна. Цаг уур ер нь бол өвөл нэг иймэрхүү байгаа гэж штэ. Юу аштайх юм бэ те? Гэхдээ би ер нь бол тойрны юу юм бэ? Тойр дулаан ийм халуун газар байх дуртай юу? Эсвэл ийм сэрүүхэн одоогийн шиг юм дуртай юу? Ер нь жоохон бүлээн газар байх дуртай. Балаар халуун чиш үү? Цагаа гарыг бүлээн гэдэг үү шээ. Үгүй манай хүүхэд тэгж ярьдаг байхгүй юу? Манай том хүү багтаа тэгж ярьдагсан. Гадаа ямар ай миний хүн бүлээхэн байна ээжээ. Бүлээ яг ямар гэдэг нь тодорхой биш. Тэгэхээр энэ хүний сэтгэлгээ ямар байгаа нь ойлгомжтой шүү дээ, тий. Нэлхаараа хүүхдэрээ гигээхэн цагаахан тий. Сэрүүхэн гэдэг баха тий. Тэр дундуур байгааг нь. Үгүй юм бол дундуур байгааг юу гэмээр нэрээ. Зэлгүүхэн. Зэлгүүн цай гэдэг шиг. Гүлэмцүү гэд бүр юм ятсан уу? Гөлөнцөө гэж жоохон гүлэмцүү сохтууд алкогол руу ороод балаараа дагараа энэ. Алк. Өглөө цагаан Өглөө цагаан бодол хүмсэд хүмүүс алхсан гэж солонгосын бусааны гудамжаар. Тийм үү? Тэгсэн гэж. Тий, тэрнээс тэр чинь зориулаад энийг өмссөн. Бид гурав нэрээ араа жоохон тайлаа. Би нэгэ тайлж. Тоглосон юм. Яа юу гэж тайлах. Тайлсан чи юм бодолтын шивэстэй байж байгаа. Та хоёрын цагаан арай цагаан минийх арай жоохон саарл юм шиг харагдаад байна үгүй юу? Угасаал байдал нь тэр. Одоо яалтаа хэлээд өнгөн ч тэр. Би арай их өмссөн юм аа. Гонцсон цагаан бодолгүй минь гэж. Арай л их хидлээ юу да. Шиг юм болох байна шүү дээ. За ингээд яг одоо меншн давалгаа биднийг ярьсан яриаг эхэлчихсэн байна. Маргааш энэ 7 хоногийн бэлгийн одоо ямар хур буух вэ гэдэг энэ задарнаа. Харин өнөөдөр яг одоо хідүүлээ меншн давалгаагаа өрнүүлцгээе. Меншн давалгаа даваагаас баасан гарагийн 7 цаг 15 минутаас 8 цаг 45 минутын хооронд 90 хором бидэнтэй хамт өглөөг өгтөж байгаа сонсогч танд баярлалаа гэд бидний зүгээс бицхан бэлэг бэлдэж байгаа. Тэгэхээр энэ бэлэг маань маргааш задарна. Энэ 7 хоногийн бэлэг маань гэсэн үг. Яг одоо нэвтрүүлэг эхлэхэд меншн давалгаа 2 булангийн дунд зүрхэн давалгаагаар та бүхэн бөмбөгдөж өгснөөр маргааш биш баасан гараг тодрох бэлгийн эзэн рүү маань дөхөхөд ойрцоор л байх болно гэсэн үг. Өдрөөс нэг өдрөөс 2 хүн. За ингэж явсаар 5 өдрөөс 10 хүн сонгогдно. Эдгээр 10 хүн дундаас нэг л хүн сонгогдсноор бидний бэлдсэн бэлгийн эзэн болох боломжтой байгаа. Ингээд яг одоо меншн давалгаа эхэлцгээе. Би меншн давалгаа эхэлцгээе. Чи би их ойрхон тусаад байгаа учраас энэ айгуу меншн хийцээ. Юу байдаг болчиход байгаа штэ. Айгуу тийм нэг дуртай муртай байдаг болчиход байгаа штэ гэж тоо. Би бол мартаад байна. За кобинаас харна гэж бодлоо байна. Санаад байна юу? Тавьсан юм уу? Тавьсан юм уу? Тавиагүй харин. Тавьдаг байжээ. Юу юм байгаа? Өөрөө гарсан ч гэсэндээ бусдаа тавьсан. Өнөөдөр юу бол би бүр уснаас гарах гээд байгаа. Ус уртл аваагүй бах тэ өөрт. Шингэнээс таталцээ. Би шингэнд хитрхи их донтоо. Тэгээд ах шиг үү. Маргааш гэсэн юм хорч ийсэн юм уу? Ус ууж, ядаж ус ууж болох уу гэдэг. Зүгээр юм байна. Тэг. Юужсэн дээр. Копи бол зүгээр юм байна. Ямар хурдан шийдэж мэдээд байна. Нөгөө нэг ихний өдөржин үргэлжлэл явах. Яг тийм байгаа. За ингээд бидэнтэй хамтаага сонсогч танд баярлалаа. Түн удахгүй бид ихний булангаараа хэрэгэд уулзцгаая. Баж. Энд чи хараа Нойко хүртэл манарцсан юм чинь. Юу гэж? За мэдхгүй нэрээ юу гэдэг вүлээ. Дулаавтар, сэрүүвтэр хоёрын дундуур гинэ. Нэрээ юу гэдэг юм бэ? Зэлгүүхэн өдөр байна. Үгүй эн чинь нэг зааж гараа. Эвтэйхэн нэршил авах. Чи бас манарсан. Ер нь бол сэрүүхэн байна. Сэрүүхэн гэдэг юм харин сэрүүхэн байна л гэлээд шүү дээ. Гэтэ сэрүүхэн гэхээр зум болохоор хүүтэн гэдэг мэдрэмж өгнө. Мөн үү? Тий. Авал болохоор сэрүүхэн гэж болохгүй шүү дээ. Өө сэрүүхэн гэж болох. Өнөөдөр дулаахан гэхээр өвлийн дулаахан бол зуны сэрүүхэн хоёрын хооронд бол аясар хол зайтай шүү дээ, тий? Дажгүй л. Гэхдээ өнөөдөр жоо сэрүүхэн өдөр. Яг өнөө дажгүй мажгүй сэрүүхэн өдөр л гэж шүү дээ. Дажгүй өдөр л энэ. Гадаа үгүй яах вэ? Жохон сэрүүхэн байна. Би бол сэрүүхэн өдөр дуртай юм байлээ. Тий 5 сар нэлээд гараа 6 сар дөгчих чинь ямар амар хүүтэн байна те. Зүгээр би энийг зохицуулнаа. Буцаа дотор өндөө өмслөө шүү дээ. Өдрөөс эхлээд би зохицуулнаа. Санаа зовлтгүй. Эрхэм та дотор өвднөөс гараарай. Бид гуруулаа дотор өмдтэй шүү.
Үгүй шүү. Үгүй шүү. Ястаа тийм байхгүй. 42 насыг давсан ч гэсэн дотор өмнөөсөө гарсан байдаг шүү. Ястаа тийм байхгүй шүү. Ингээд сайн 42 цагийг тэй мэн, тий. хамт бүтээ болсон руугаа хамтдаа Та орцгоё. Та бидний амьдрал жижигхэн үйлдэлүүдээс л бүтдэг. Энэ амьсгалал, ээлдэг үг, хүндлэл. Энэ бүхнээс л сайн цаг эхэлдэг. Сайн бодол зөв хандлагаар сайн цагийг хамт бүтээе. Гэрбүлийн радио 104.5 84.5 долгионыг сонсож байгаа эрхэм сонсогч танд баярлалаа. Бас Facebook дээр дүрстэйгээр үзэж байгаа үзэгчдтэй хай. Баярлалаа. Тусад нь ингээд байгаа маа шүү дээ. Тий. Тэрэн дээр Өнөөдрийн эхний болон сайн цагийг хамт бүтээ болон маань эхлэхэд бэлэн болсон байна. Сайн цагийг хамт бүтээ болонгийн маань өнөөдрийн сэдвийг очроо танилцуулнаа. Өнөөдрийн сэдв бол үнэхээр сайхан сэдв байгаа. Бүгдээрээ хамтдаа анхаарлаа хандуулаарай. За. Яг одоо энэ дэлгэцэн дээр гарч ирэнгөнд нь би унших гэж байна. би хэлчих юм уу? Гөө би хэлье. Энэ нөгөө өнөөдрийн сэдв бол айгүй чухал сэдв байгаа. Зүгээр л наач наригч байгаа. Тийм. Баян бодож явдаг сэдв. Юу гэхээр ер нь жагсаалаас хүчтэй тэмцэл байгаа юу те? Яг үнэ. Би юу л би ч гид нэг юм том өрөөнийхөө сэдвийг хэлж үү яа. Араас хэрэгэлцээ. Зүг штэ. Олон сэдв донд төөрөлддөг учраас манай залуучууд яа харахгүй төөрч бодлож явж ах шиг. Сайн цагийг хамт бүтээе гэж байгаа тий. Тэгэхээр ингээд сайн цагийг хамт бүтээх гэл хүмүүс бас жагсаал цуглаа хийгээл байгаад идэг штэ. Тийм зориг тавиал те. Яг тэгдэг. Гэтэл тэрнээс илүү хүчтэй тэмцэл байгаа юу л гэж ярилцах гэдэг. Сайн цагийг хамт бүтээхийн тулд хамтдаа жигсгаас илүү тэмцэж чадах болов та жигсгаас илүү тэмцдэг болов гэж ярилцах чинь тийм үү? Тий, яг үнэ. Хэрвээ танд ямар нэгэн үзэл бодол байгаа бол 9986 1045 дугаар руу заалаа. Чи мартлаач сая. Аль Чи сая мартаа тийшээ дугаар руу гарлаа шүү дээ. Үгүй юу? харин тийм мартангууд нь газ ингэ нүдэ гүйлгэсэн. Манай очоо өнөөдрийн хувьд надад намайг Кофе одоо уугаагүй нөгөө маа. үгаагүй кофе уугаагүй. Тий. Тэгээд дээрэс нь алтны дэрэгдэх гуйн шаарлаад 2-3 хуудас цаас аваад ирсэн байна. Хөөш. Тий, Тэр би би заяаг дуурайгаад юм Гурав, 2 3 хуудас бэлтсэж чинь энэ бүтэхгүй юм байна. Ийшээ нэг нүд ийшээ. Нэг нүд ийшээ. Би ч гэсэн цаас бэлдсэн шүү дээ яг үнэндээ. Харин. Наа чи өчтөр байсан наа чи. Энэ амны цаас. Тий. Та хоёр бол бичдэг цаас бэлдсэн юм байна. Арайч тий. Тий. За сонсогчтойгоо холбогдъё. Өглөөний Өглөөний минь цахаа амарсан уу? хорогоо дараалъя. За тийя нэрээ. За хуруугийн дарж бүртгэж авлаа Нойко. Одоо хувцас өмсөд гэр ажил Үгүй руугаа. Нойко надад бүр ингээл нэг асуулт байгаа л байгаа. Ямар? Нойкогоос гүү биш тэрнээс арай хэцүү. Тэрнээс арай хэцүү асуулт. Нойкогийн бүтэн нэр нь хин юм бэ? Номын эрдэнэ. Номин эрдэнэ. Чи юу тэгээд явж Нойко болсон юм? Үгүй яа тий. Яа тийм гинэ. Гадаад найзууд хэлж чадахгүй. Аа. Тэгээд За. ялтчихгүй автоматар юм болол тэгэл тэр зэгтээ явчихсан. Яа тий. Номи моми энтер гэдэг үстэй хүмүүс чинь. Тэрсэн тэгээ баахан номын Нийтлэг баг нийтлэг болцсон шүү. Тий. Нойкон зүгээр юм байна те. Тий. Тэр нь зүгээр. За Нойко сайн цагийг хамт бүтээе. Сайн цагийг хамт бүтээхийн тулд өнөөдрийн сэдв болвол жигсаалаас хүчтэй тэмцэл гэсэн сэдвээр ярилцах гэж байна. харин тийм. Тэгэхээр нөгөө би бол соёл гэж бодож байна. За. Тэгэхээр зүгээр өдөр тутамд бол би биеэрээ үйлдэлээр үзүүлэл гэж боддөг штеп. Хэлгээд ахаар хүн чинь нөгөө яг юм заасан тушаас юм дуртай биш болохоор ер нь хүн болгон л айгүй эго өндөрт учраас ялангуяа монголчууд. Тэгэхээр нэг хэлэх гэхээсээ илүү зүгээр хажууд нь албаар үйлдэлээр үзүүлдэг. Одоо жишээлбэл хог байх юм бол Үлгэлээд дээ шүү дээ, тий. яваад идэг тийм. Үгүй наадгаа нэг газар хайчаачтай хэрэггүй. Нэг хогийн савнд хайна гэл. Тэнгүү дараагийн удаа ч юм уу нөгөөдөл хамт явж исэн хүмүүс бас л адилхан хогоо барьсан явж идэг ч гэдэг юм уу тий. Тэг хаяхаа болчдаг. Тэнгих мэдчлэнгээр зөөр өөрөө үлгэрлээд явах нь өөрөө эргүүлээд нэг гэхгүй хаа цаашлаад нөгөө хүмүүс чинь дадал болоод тэгээд бүтэн соёл болох байх гэж боддөг штеп. Тэгээ энэ бол зүгээр жагсаал тэр хүмүүсийг болцгоо гэж жагсажсанаас илүү үр дүнтэй дор бүрнээ үзүүлээд юм
байх юм бол зүгээр юм болов. Дор бүрний нөлөөлөл байх нь шүү дээ, тий? Тийм. Эсвэл ингээд одоо цэвэрлэгч хүн цэвэрлж яхад нь ингээ хажууд танихгүй хүмүүс ингээ лифтэнд буугаал тэнгууд хажуудлаас зөрөөд одоо цэвэрлэгч орж ирж идэг байхгүй. Тэнгууд нөгөө сайн өглөөний мэнд гээл мэдлэл гарахад маргааш нөгөөдрөөс нь яг хүмүүс мэдлээд гарч идэх ч гэдэг юм уу те. Тэгэл би биндээ ингээ хаалга тайлж өгөх одоо онгойлгож барьж өгөхөөс ихсүүлэл нэг хүүхэд байх юм бол албаар баярлаа өстэй баярлаа гэж мэгэл хэлчихээр хажууд байсан танихгүй гэсэн дараа дараагийнхтараа хэлдэг ч гэдэг юм уу. Гэх мэтлэн зүгээр нөгөө үйлдэлээрээ үзүүлэхийг хичээд таач явсан. Тэгээ хүүхдэд маань хүртэл яг энийг өөртөө мэддэг болсон. Тэгээд яг энэ байдлаасаа тий найзуудтай бас зааж өгдөг. Жишээ манай гэрт ингээл үеэлүүд хурц ирлэх ингээ айлгинд нэг дураараа байдаг бас хүүхдүүд байдаг шүү дээ. Юм ингээд асуухгүй шууд авч муудаг. Тэнгүүд нь тэрийг зааж өгдөг байхгүй юу. Тэгээ заахтаа бас шууд тэгж болдгоо шүү гэж хэлхээсээ илүүтэйгээр хүүхдэрээ дамжуулаад заадаг. Тэгэхээр айгүй хөөрхөн нөгөөдөл чи ингэж болдгоо байна гэж мэдээд ерөөсөө би нэг ууралдгүй. Тэгсээр нэ ингээд ойлгоцсон байж идэг ш та. Пялдаг зан хүртэл бас ингээд ажлынхан дээр иждэг юм уу. Бас зааж өгөөл идэг. За, Накогоос асууя л да. Ер нь жигсаал цуглаан хийх нь биднийг ингээд ямар нэгэн зүйлийнхээ бодит үр дүнд нь шууд хүргэж чаддаг болов? Бас л хоёр талтай юм билээ. Сая нэг хэсэг өмнө нь бид хизээ 2 жилийн өмнө л нөгөө эмчнэрийн юугээ суулт хийжсэн. Саяхан бас хийсэн мэт тий. Тэгээд яхад бас үр дүнтэй хүмүүс ингээ харж байгаа юм шиг боловч нөгөө талаасаа яг ойлгохгүй хүмүүс нь бас байх шиг байсан. Тэгээ хайран хийдэмий цагаа үрсэн ч юм шиг. Гэхдээ тэндээсээ бас нэг юм үлдсэн болоо тэгэхээр хоёр талтай л болов уу гэж бодож байна. Яг жигсаал хийхийн хувьд бол. Одоо жишээлх юм бол яг дээр үе 90-ад онд одоо яг арчил намын юу гэл хусгал болол ингэсэн шүү дээ. Тэгэхэд бол жагсаалаараа бид нэр бүгдээрээ нэгдэж чадаал болсон шүү дээ. Тэгэхээр гол нь зориг юм шиг байгаа. Юуны тулд ямар зоригтой нэгдэж чадж байгаа вэ гэдгээс шалтгаалаад жагсаал үр дүнтэй болохгүй юм шиг байгаа. Тийм тэрнээс биш одоо бас зарим нь айгүй муухай дундуур нь худлаа юм оруулж ирээл PR-даад байгаа шүү дээ. Тэгэхээр нөгөө зорилгын утга нь алдагдаад үр дүнд хүрэхгүй байгаа юм болов уу гэж боддөг ш. Тэг нэг болж одоо нэг сэтгэл зүгээр ба нэг юмныхаа төлөөд зорж чадахгүй байгаа учраас жагсаж байгаа жагсаалууд худлаа олчоод байгаа юм болов уу гэж боддог доо. Окей, баярлаа. Баярлаа Нами Эрдэнэ. Баярлаа Нами Эрдэнэ. Нами Эрдэнэ. Юу ч юм чи юу сонирн байгаа юм ч тоо. Тий. За баярлаа Нами Эрдэнэ. Үргэлжлүүлээ сонсоорой. Дарс өрөнгийн Нами Эрдэнэ баяртай. За. Араас нь эргээсрийн дугаар гэдэг яачгүй. Хилжүүл баг Найко шокерна. Тий, регистрийг хэлж болохгүй. Тэг болохгүй. Тэрийг бол Ч 98. Угш та 2000 нэмэх. Тий. Ч 2000 нэмхийг юу гэж нэрлэв? 01 мэг гэх юм болов? 02 болов? Үгүй байхаа. Тэр нэр яат юм болов? Үгүй энэ өнөөдөр чи ямар их асуулттай өдөр вэ? Үгүй тийм л байх. 02 03 мураг л явах. Одоо жишээлбэл 14 он төрсөн чи 14 байгаа штэ. Тий 14 бол 14. Тийм тэгэхээр чин 2001 2 чин 0102 гэж. Ингэдэж штэ. Манай хүү чин 2021 оны 2 сар төрсөн мөртлөө 0 УД 22 22 гэдэг ш нэрээ 20 оноос хойш завхарсан юм аа. Завхарсан тийм 20 оноос хойш айгу цээжлэхэд хэцүү болсон. За тэр яах вэ? Өнөөдрийн сэдв болохоор жагсаалаас хүчтэй тэмцэл гэдэг сэдвээр ярилцах гэж байгаа. За ингээд ер нь яагаад ингээд жагсаалаас хүчтэй тэмцэл гэж авч үзсэн бэ гэхээр яг нөгөө төр зүрийн байдлаас доктортой байдал руу шилжиж байгаа учраас энэ нэршил дээр яг ингэж авч үзэж байгаа гэсэн үг. Жагсаал гэдэг маань иргэдийн дуу хоолойгоо хүргэх хамгийн ихний алхам болдог гинэ. Ямар нэгэн байдлаар эцсийн алхам биш. Зүгээр ихний алхам болдог. Харин за яагаад инээ да? Үгүй зүгээр. Наа шал. Өнөөдөр шал өсгүй байгаа штэ. Үгүй зүгээр яар үргэлжлэл. Би тэмцэж байгаа штэ. Нэр яаж таадч арилваа. Угаагаа л. За тэрийг дараа нь. Тэгэнгүүт юу ярьчих. Хоёрчих юм аа. Тэгээд тэмцэл жагсаал бол одоо хамгийн ихний арга. Тийм хамгийн ихний л зүгээр арга байд юм байна. Тэмцэл болохоор тухайн одоо зорилгоо тодорхойлцоо. Одоо жишээлбэл Найкогийн хэлж байгаа зүйл нь штэ. Нэгдэж нийлээд ямарваа нэгэн зүйлийг хийя гэд ингээд эсвэл өөртөө тийм челленж гаргаа. За би одоо ингэнэ тэгнэ гэдэг ийм бүр зорилгоо тодорхойлсон байгаа хүн болвол жигсаалаас илүү тэмцлийг сонгодог гинэ. Тэр нь болохоор тэмцэл гэдэг нь бүр үр дүнг нь үзтлээ. Үр дүнд нь хүртлээ.
зогсохгүй зүйлийг бол илэрхийлдэг гэж байна. За. Тэгэхээр энэ болохоор зөвхөн нөгөө нэг дуу хоолоогоор ярьж байгаа мэт за жигсаал гэхэлэр бид нар нөгөө жигсаал цуглаа ингээл янз янзын юмнуудыг ярьж байгаа учраас дуу хоолоогоор илэрхийлэгдэж байгаа боловч зүгээр нөгөө нэг хүний амьдралд хүртэл яг энгийн үзэгдэл гэсэн үг. Яг нөгөө өдөр тутмын үйл хэрэг гэдэгтэй л ижилхэн байхгүй. Одоо жишээлбэл өдөр болгон гэрийнхэнд за наа уцаа болооч гэж үгэлж байгаа штэ аав ч юм уу ээж ч юм уу чи одоо утас үзлээ штэ наад нүд чинь яатсан ийцэн гэл тэгдэг тэгэл нэг өдөр гэртээ бүгдээрээ нэг уцахгүй өдөр зохион байгуулж магаалал маргаашнаас нь эхлээд буцаал хийм болчдөг. Мартаал. Тий энэ жигсаал гинэ. Харин хүүхдэд дадал суулгахын тулд үүнийг өдөр тутмын хөвшил олгоод амьдралын хэм маяг болгоод үргэлжлүүлэхийг тэмцэл гэж хэлдэг гэж байна. За. Зүгээр энгийн жишээ авах гэсэн үг. Би надад нэг яг энэ сэдвэр би бодоол ингээл юм хараал ингээл бодоол байж хаад нэг ийм юм бодогдоод байгаа байхгүй. Энэ нэг яг юу гэж тайлбарламаар юм бэ? Нэг юм хүнд нэг юм итгэл гээд нэг юм төрөхгүй л бол ямар ч чигсаал одоо ямар ч тэмцэл байсан гэсэн нэг тийм үр дүнгуул санагдаад байгаа юм л да. Эхлээд одоо нэг сүүлд бол бид нар бүр нэг юм сонь чигсаал харлаа штэ. Одоо бүр очиод ингээд чигсэж байгаа хүмүүсээс за юуны төлөө тэмцэж байгаа вүлээ тэргээ тэнгүүт тэргээ те юуны төлөө тэмцэж байгааг мэдэхгүй байж ах чишээ те. За тэгэл юу гэдгийг залуучдын дунд тренд болчингууд залуучууд очиж чигсдэг ч гэдэг юм уу те. Эсвэл одоо мөг төр гацсан ч гэдэг юм. Мэдхгүй л байна л да тэр нарийн ширийн. За эсвэл юу гэдгийг нэг манай байранд байгаа 3 хөгшин явчихаар 4 хөгшин ингээ дагаа явчихдаг ч гэдэг юм уу те. Нэг ийм сонин ийм урсгалаараа ингээ яваад байгаа нэг юмнууд байгаад байгаа байхгүй. Харин яг жинхэнэ тэмцэл миний бодлоор бол итгэлээс эхэлдэг юм шиг санагдаад байгаа. Эхлээд ингээ өрөөндөө ч юм уу те. Эсвэл байгаа газартаа тэр нэг итгэл гэдэг үгүй нэг эний бид нар ийшээ уушаад буруу тийш яваад штэ. Ийшээ явах ёстой штэ гэдэгтээ ингээд яг баттгаж байгаа хүмүүс ингээд итгээд ирэхээр энийхээ төлөө ингээд байгаа одоо юу гэдгийг зөвхөн ингээд сууж байгаа яг зайг хийдэг үнэ. Очоод ингээд суугаад огцроо энэ гэдэг хэлж байгаа. Яг тэр тэмцэл бол ерөөсөө зүгээр л нэг юм бүхэл бүтэн том тэмцлийн зүгээр нэг юм нэг хэсэг нь л байгаа байхгүй тий. Жагсаал гэдэг бол зөвхөн нэг хэсэг нь. Одоо дулаарж байгаа учраас ялангуяа хүмүүс их жагсгал байх л да одоо бол. Бас нэг юм ямар нэг юм лоозон байраа ч юм. Ер нь яхаа жагсаал цуглаан үр дүнгээ хөгжүүлсэн үйл хэрэгүүд бол түүхэндээ бол маш олон байдаг. Өгнө л дөө. Гэхдээ үүнийг ямарваа нэгэн эерэг зүйлийг сөрөг болгох хүртэл нь даамжруулдаг. Нэг хэвийн зүйл байдаг л зүйл энэ гэдэг хүртэл нь явуулсан байгаа нөхцөл байдал улс орнуудад байдаг учраас энэ бас зарим зөвлөлт хэцүү гэсэн үг. Тий, одоо бол ингээд өөрчилж болдог болчихсон. Одоо жишээлбэл бидний сайн мэдэх нөө бүгд нэг Солонгос улс шүү дээ. Солонгосын залуучууд ч юм бол жишээлбэл жигсэн гэдэг жинхэнэ утгаар нь үзүүлдэг арт түмэн шүү дээ. Яг эцсийн үр дүнд нь хүртэл нь тэмцэж чаддаг. Удмаад хүртэл жигсаалаа тэмцэл болгож чаддаг хүмүүс аахгүй. Бид нар болохоор жигсаалаараа явж байгаа л тэгэл дуусчихад байгаа. Тэмцэл рүү хүрч чадахгүй байгаа юм гэсэн үг. Бид нар ч өнөөдөр нөө жигсаал биш. Жигсаалаас илүү хүчтэй тэмцэл яг юу байна вэ гэдэг талаар яриад байна шүү дээ. Яг би зүгээр бодсон. Яг өдөр жигсаал бол ингээд яг зарим нэг онлынхын юунд хэлдэг юм л да. Яг жагсна гэдэг чинь өөрөө 3.5 гэсэн дөрөв мөрөм гэж байд юм байна. За одоо яг ингээд нийт хүн амын 3.5 жагсахад хамгийн дэлхийд дээр болж байгаа үр дүнтэй юм жагсаал гэж үздэг юм байна шүү дээ. Оо за. Тэгээ юмыг ингээд шууд өөрчилдөг. Бүгдийг одоо хамарсан гэж үздэг юм шүү дээ. Гэхдээ тэр маш том эрсдэлтэй гэж байгаа байхгүй. Яг тэгэхээр зөвхөн гаднаас нь яаж чинь тэрийг аргалах боломжтой цаагаараа. Одоо наан тгий гэж хэлээд цаагаараа яг өөрчлөгдөхгүй. Хамгийн үр дүнтэй нэг арга чинь дотроосоо дотроос нь өөрчлөх одоо хүмүүс айл гэр бүл болгон зөв дадлууд зөв хүн одоо багаас нь бий болгох гэмшлэг тэр үндэсрүүн дээрх нь айгүй чухал гэж зүгээр олж харсан. Тэгээд яг энэ дээр жагсаалаас илүү хүчтэй нэг тэмцэл надад санагдсан нэг ийм инновац бүтээгч нар чинь одоо асуудлуудыг шийддэг нийгэмдэр ямар асуудлууд тулгарч байна тий. Тэр одоо шинэ ингээд дээр үед бол одоо ингээд автомашингүй байлаа ш түн болгон тий. Тэгэл автомашин бүтээж ин гэдэг чинь өөрөө ингээд чинь амар том асуудал шийдээд ингээд юм. Тэнгүүд яг энэс миний нэг бодол үзэл бодол өгдөг байхгүй яг дотор байдаг. Нэг юм улс удирдна гэдэг тодорхойлт ихлэ гаргаж ирж байгаа. Улсыг удирдна гэдэг нь урлаг юмаа гэж би зүгээр өөрөө тодорхойлчихж байгаа байхгүй. Урлаг. За. Улсыг заавал тэр юун дотор сууж иж удирддаггүй юм аа. Хин ч удирдах болно. Зүгээр ингээд гэртээ сууж байгаа ч удирдах болно. Эсвэл ямар нэгэн инновац том бүтээл гаргаж те асуудлыг шийдэж удирдах болно. Улс төр гэдэг бол урлаг гэдээ ойлгоцсон хүмүүс бол
яг тэр улс төрд нь сууж удирддаггүй гэсэн тийм философитой байдаг хгүй би. Би бол одоо улс төрийн ажил хийж байгаа юм багхгүй. Аха яг за наад ч ёстой гоё өнцөг шүү. Би бол улс төрийн ажил хийж байгаа хгүй. Гэтэ би тэр дотор ороод биш. Ямар нэг иргэдийн хурал муралд бол сууж үзээгүй. Ямар би улс төрийн ажил хийж байгаа авснараа биш те. Ямар улс төрийн ажил хийж байгаа гэхээр ямар ч хэсэн нөгөө гэр бүлээсээ эхэлж. Тэ гэр бүлдээ нэг ингээд жижиг сажиг юм засгээл явж штэ. Тийм байна. Тэгж хардаг байхгүй. Би нийгэм дэрвээ сайн сайхан ямар нэгэн одоо бүтээл юу ч хийж болно. Гэтэ энэ бол улс төрийн ажил хийж байгаа. За шинэ би нэг сэтгэл зүйн одоо тэр картын тоглоом гарч гэр бүлүүдийн хооронд нь ярилцуулах гадтай. Энэ би өөрөө улс төрийн нийгмийн ажил хийж штэ өөрөө. Тэгжил би өөрийгөө улс төрч гэж боддог. Гэхдээ би тэнд очиж биш. Энэ чинь яг байгаа газараа би улс төр واخгүй. Улсыг өдөрднө гэдэг нь зүгээр урлаг واخгүй. Зүгээр хөөрхөн урлаг. За би юу болж үзэлтэй. Наач тийм шүү дээ гоё өнцөг байна. Надад бол өстой таалагдлаа. Тийм шүү дээ. Хүний өмч гэдэг чинь хүний өөр ертөнцөө байгаа байхгүй юу? Тийм нөгөө нэг ингэдэг шүү дээ. Нийтлэг болцоо юу. Нэг юм яригч нар их байдаг шүү дээ. Одоо жишээлбэл зөвхөн одоо энэ төр дээрээс ярьж байгаа хүний тухай яриаг үл байна л да. Нөгөө нэг ялангуяа нөгөө нэг машин тэргэнд явж байгаа хүмүүс нэг ярих юм одоо хийх юм нь ярих л байдаг. Тэрүүгээрээ бид нар чинь ингээл ерөөсөө л ингээл бүлийдэл байдаг шүү дээ. Үргэлж эдгээр юм хийдгүү, эдгээр л идлэг уулаа антар гэлээ. Ерөөсө тэрийг л яриад идэг. Харин очрогийн төрний үнцэг бол айгүй таалагдж байгаа нь тэрийг ярьж байгаа тэр ах тий тэрийг ярьж байгаа тэр ихч ч гэсэн яг ус төрч واخгүй уулна бол тий яг эргэн тойрондоо тэгвэл яг юу хийж байгаа тэгвэл тий өнөөдөр надаас тий нэг яг нэг муухай жишээ нь одоо таксины жолооч болчих гээд байна л да. Яг хин ч байж болно энд үйлчлэгээ үзүүлж явахдаа ингээд нэг юм жоох юм авах ёсгүй мөнгнөөс авах ёстой мөнгнөөс илүү мөнгө авч мавсныгаа аз маз гэж боддог ч гэдэг юм уу те эсвэл бөөн баяр болдог ч гэдэг юм уу те хин нэг жоохон мэхэлцэн өөрөө жоохон илүү ашиг хонжоо хожоод нөгөө хүн нь жоохон ингээ авхрал хүлээж байгааг мэдсээр үжээж те yes гэдэг ингээ өнгөрч байгаа энэ тохиолдлуудаа бид нэр баярлж л байгаа бол чи айгүй муу ус төрч байгаад шүү дээ те бид нар чи бид нар те тэр идэж байгаа нөхдөөтэй баг ялгаагүй юм биш үү тэдний идэж байгаа тоо нь өөр болохоос биш миний идэж байгаа тоо одоо ер нь яг ялгаа байгаа мó гэмээр л санагдаж байна. Одоо 8-1 комментиг хүргээд үргэлжлүүлээд ярианд орё. Найкогор нь явах юм. Найкогор нь ямар юм бэ? Ара цагийг ороод. Цагийг ороод. Эхний булан дээр 8-1 нэрээ явъя. За тэгээд сармагчингийн тест байгаа олон сармагчинг анх нэг савнд хийгээд шат тавьж өгнө. Шатан дээр банан тавиад тийшээ авирах болгонд сармагчингуудыг зоддог. Ингиж дээшээ гарах гэсэн болгоныг зодсоор байгаад сүүлдээ сармагчингуудын авирах гэснээ зоддог болно. Цаг өнгөрөх тусам савнд байсан сармагчингууд шинээр солигдсон ч яагаад тэгэж зоддог болсонг нь ойлгохгүй ч шууд зоддог. Утга учир нь өнгөрсөн ч тэгэх ёстой гэж ойлгосонтой адилхан бид нэг хөвшмөл байдлыг өөрчлөх, тэмцэх нь өөрөө хүнд хэцүү бас нийгмэл зүгээр даахдаг. Яагаад юм бол гэж хинч асуудаггүй гэсэн байна. Яа. Надад нэг яг ийм одоо нэг хүний жишээ байна л да. Уул нь очрог яг энэ ярьж байгааг ингээд хадгалаад ингээд бариад ингээд яриад байвал гой санагдаж байна. Нэг хүний жишээ бас ингээд ойролцсон юм байна. За. Тэр хүн ингэж хэлсэн байхгүй юу? Ер нь бол бид нар ингээд нэг ийм алдсан эсвэл одоо тий боломж нь олдоод тэрийг ингээ буруугаар ашиглаад ингээ буруутсан хүмүүсийн жишээг бол их мэднэ гэж. Гэхдээ ер нь яг ингээ бодоод үзэх юм бол чи тэр их мэдлийг авсан бол тий чи яг тэрийг хийх байсан болов гэдгээ өөрөөсөө нэг бодож үзээрэй гэд тий. Бид нар хөвчлэн үгүй л байхад дэр бодчих тийм байна л да. Тэгсэн чинь тэр хүний бүр жишээ нь бүр амар л да. Одоо жишээл бүр хүн алах малах ярьж байгаа байхгүй тэр хүн. Жишээлбэл чи нэг хүнийг ингээ ямар ч хуйлгуугаар ингээд бүр амийн ингээд байхгүй болох тийм эрх чамд байна гэвэл чамд бүр толгойч баг эхнээсээ нэг хүн орж ирнэ гэдэг тэр хүн хэлж байгаа байхгүй. Тэгээ нэг иймэрхүү адын бодол те ийм онцгүй шунлын сэдэлтэй те юм үзэн ядалтын одоо агуулга бид нар өөрсдийнхөө дотор тээдэг мөртлөө яг ингээд нэг үлдсэн байгаа нөхдүүдийг бол бид нар өстой айгүй үзэн яддаг штэ айгүй ингээд бөөнөрөө бүгд идэж мүлийдэл гэж тэр хүн ярьж байгаа юм л да. Тэг яг би эндээс юу гэж хэлэх гэж байгаа юм гэхээр ер нь бол хараа ингээд дотроосоо нөгөө нэг очрог хэлдэг шиг чи өөрөө улс төрч гэдэг чи одоо үр хүүхдээ өсгөх нь хүртэл улс төрч гэдэг үйл ажиллагаа байна шүү дээ. Тэгээ өөрийнхөө бие зүв авч явах одоо түрүүний Найкогийн хэлдэг шиг те хог хаях гэдэг одоо жижигхэн асуудал хүртэл улс төрийн одоо
үйлдэл гэж үзвэл илүү одоо гүн гүнзгий байж болохоор л санагдаж байна л да. Улсыг удирдах урлаг гэж хараад байна шүү дээ. Тийм ээ. За тэгвэл би та хэдээс асууя л да. Ер нь бол иргэд нэгдээд ямар нэгэн байдлаар одоо жишээлбэл жигсаалт цуглаан зохион байгуулахгүйгээр шүү заяа. Одоо бидний яриад байгаа жигсаалт зохион байгуулахгүйгээр иргэд нэгдээд ямарваа нэгэн асуудлыг шийдэж байсан тийм жишээ байна уу та хэдд маань? Иргэд нийлээд ямарваа нэгэн асуудлыг шийдэжсэн жишээ байна уу? За яг одоо тэгэл ингээ харах юм бол одоо ямар нэг хүн огцруулаад энэ дээрээ гэл зөндөө юмнууд харагдаж байгаа шүү дээ. Тийм. Гэхдээ яг тэр биш гэсэн үг. Бүр тийм томын биш. Тийм, тэр биш гэсэн үг. Жигсаал цуглаан зохион байгуулад биш. Иргэд нийлээд ямарваа нэгэн зүйлийг одоо ингэж бүтээж исэн ийм зүйл байна уу? Баль гэдэг юм. Манжи дарлаас гараа австай бид нар чинь. Үнэн шүү дээ. Үнэн шүү дээ тий. Үнэн. Тий. Иргэд нэгдэх нь өөрөө бас ямар нэг юм өөрчлөн л тоо. Одоо нэг бидний үзэж байгаа нэг кино минотой ч холбоотой байд. Дээрэс нь бас манай хуучин цаг үед бас одоо бас яг тийм байгаа мó сайн мэдэхгүй байна. Гэхдээ ямар ч хуучин цагт бол бүр нэг юм хөршийн холбоо гэдэг юм чинь нэг юм гүнзгий байсан шүү дээ. Арай нэг юм өөр төвшөнд байсан шүү дээ. Тэгээ нэг юм тэр байр хотхондоо ингээд одоогийн шиг юм хотхон гэж байгаагүй л байлаа шүү дээ. Нэг юм зүгээр л тойрол ойрхон байгаа нэг 5 байр ч юм уу те. Тэр 5 байрны нөхдүүд нийлээл тэр хавтаа нэг хүүхдэд зориулсан тоглоомын юм уу гэд нэг гагиндаг нь гагнаа те буддаг нь будаад те жоох мөнгөтэй төмөр мөрийг хөдөлтөж авдаг ч юм уу те ингээд нэг юм дундаасаа нэг юм гаргадаг байсан шүү дээ ер нь тэгдэг санагдаад байгаа байхгүй тэр тийм байсан юм шүү байсан тийм юм зөндөө байгаа гэсэн үг тий за сонсогчтой холбогдъё байна уу өглөөний мэнд өглөөний мэнд юм хэлэх гээд за өнөөдөр FM-ийн юус ажилласангүй өглөө 7-оос хойш тэгээд зөвхөн Facebook ч нь л явж байна. Одоо зүгээр болсон байгаа сүү гараа гэж. Одоо зүгээр байгаа шүү. Одоо радио дэлгэнээс сонсороо баг зэргийн техникийн зүйл байла. Одоо зүгээр болсон шүү. За. Одоо зүгээр болоогүй л байна. Тийм үү? Найруулагч маань радио дээрээ сонсоол байна гиндэ. Тийм үү? Машин дотор үздэг аахгүй. Тийм үү. Ой, нэгэнд холбогдсных өнөөдөр нэг юм хэлчихэлтэй. Нэг юм хэлчихэлтэй гинэ. Тийм. Ер нь жагсаалаас хүчтэй тэмцэл гэж байх уу? Би бүр сонсоогүй бүр одоо л тий. Тэгээд залгаж юм. Сэдв нь ийм амархан сэдв байгаа шүү. Гэхдээ амархан бас биш ээ. Хэцүү. Тий. Сайн цагийг хамт бүтээ болон маань эхэлчихсэн явж байгаа байхгүй юу? Тэгэд өнөөдрийн сэдв болохоор жигсаалаас хүчтэй тэмцэл гэдэг сэдвээр ярилцж байгаа. За, танаас болохоор ингэж асууя л да. Иргэд ямар нэгэн байдлаар жигсаж мэгсэхгүйгээр бөөндөө ингэж нэг улс төр хийхгүйгээр тэгсэн ирнэ нэгдэж нийлээд ямарваа нэгэн зүйлийг ингэж бүтээн байгуулж ирсэн, хийж ирсэн, санаачилж ирсэн ийм жишээ та мэдэх үү? Мэдхгүй байна. Мэдхгүй юу. Гэхдээ жигсахгүй бол нэмэргүй байна те. Томоор л бодоод ах шиг байна те. Зүгээр энгийн нэр нэг бодоод үзэл. Хотхон хороондоо. Гоё л сэдв ярьж ин л да. Одоо яг. За тэгвэл жигсаалт гэж ер нь таны хувьд яг юу хэлээд байна? Тэмцэл гэж бас юу хэлээд байна? Тасарчлаа. За манай яг үндэсний телевиз дээр долгионы асуудал болоод байгаа. Тэгэхээр радиогоор сонсох боломжгүй байгаа бол мэдээж угаасаа боломжгүй байна. Боломжгүй байгаа бол одоо яах вэ гэж. Дүрстэйгээр яг биднийг давхар сонсох боломжтой. 3W1045 цэгийн маань хിവэрэ байгаа. Хിവэр явж байгаа. Тийм. Интернет радио маань хിവэрэ байгаа учраас та бүхэн бас интернет радиогоор биднийг сонсох боломжтой байгаа шүү. Ангараг ингэнэ. Иргэд нийлж цэвэрлэгээ хийж байна, нийлж тогтчлт хийж байна, нийлж нэгнийгээ муулж байна, нийлж баяр тэмдэглэж байна. Нийлж шоудж байна. За тэгвэл номын эрдэн байраараа нийлж шийд гусуура эн тэндээс төмөр цуглуулад хийдэг байсан штэ гэсэн байна. Харин тэгдэг санагдаад байгаа байхгүй. Иргэд яг ингээд нэг цөөнөөрөө гихтээ ингээд нийлээд ямарваа нэгэн ажлыг хийж гинүү гэвэл хийж байгаа байхгүй юу. Одоо жишээлбэл би нэг жишээ ярих гэдэг юм л да. Энэ бүр том жишээ болчихно. Зүрх мартахгүй төслөө штэ. Тийм штэ. Эн чин олуулаа нийлэг байхгүй юу. Хитгэн имчил ингэж нийлээл хөдөө орон нутгаар яваал гадаа дотоодоос ирсэн хүмүүст одоо нөгөө нэг хагалгааг нь хийж өгөөл одоо тэр нэг зүрх гэдэг зүйлийг нь л хайрлаж хамгаалахын төлөө зүрхний өвчнөөр өвчлсөн тэр олон хүүхдүүд нэмэгдэж байгаа тоог багасгахын төлөө энэ үр дүнтэй ажиллалцсан явж байгаа байхгүй юу. Хүмүүсийн нүдэнд илт мэдэгдсэн учраас хүмүүс түүнд чимээгүйхэн хандив өргөсөөр л байгаа. Одоо ямарваа нэгэн бүтээгдэхүүн дээр та энэ бүтээгдэхүүнийг авснаар тодорхой тэр хувь нь зүрх мартахгүй төсөл рүү явна.
гэдэг шошготой байдаг. Энэ нь ингээл хүмүүсийн нэгдэл нийлээд хин нэгний зүрхийг аварсаар л байгаа гэсэн үг байхгүй юу? Энэ ямар нэгэн байдлаар орилж чаралж тэнд очиж ингээ тгий бусдын төлөө хийж юм байхгүй юу? Тий. Би одоо айгүй муу сонин жишээ авъя заяа. Нөгөө манай байр одоо 28 дугаар байр энэ доотлын байр. Тэгсэн чинь гадуура пасат таахгүй. Одоо юм хөөсөн пасаттай. Тэгсэн чинь манай 27 дугаар байр хөөсөн пасатгүй юм байна. Тэгээд ингээд айл болго ингээд яг ингээд өөрийнхөө хэсгийг ингээд жижигхэн хөөсөлж чинь. Тэгсэн чинь тэрийг ингээд нэг мэрэгжлийн хүн хэлж чинь. Манай групп дээр одоо тэр ярьж ин л та. 27 дугаар байраа хизээ хөөслөх баймаа хөөслөх бай гэж ярьж ин л та. Тэгсэн чинь яг энэ дээр нэг мэрэгжлийн хүн юу гэж хэлсэн гэхээр айл ингэж өөрийнхөө яг энэ хэсгийг ингэж хөөслөх ямар ч одоо тийм дулааны нэмэргүй гэнэ. Яагаад гэхээр очроо жишээл даарж ивэл заяа. Газарныхаа яг энэ дээр ингээд нэг юм дулаахан юм ингээд наачаар ямар ч нэмэргүй гэдэг байхгүй юу? Үгүй дулаахан шүү дээ. Нэг хурундаа юм бэлиний нэг юм одоо хуруу угалчаар дулаахан биш гэдэг байхгүй юу? Гэхдээ хацрын дотор яг энэ ч амьдрал би. Энэ ч амьдрал гэдэг болно шүү дээ. Гэхдээ тэр шиг хараа ингээд юу гэдэг хаан чи ингээд нилэнхүүдээ хөлддөг юм байна л да. Хөлдгөөр зөвхөн тэр хөлдөж байгаа хэсгийн тэр дундалт хэсэг наасыг хэсэг хөлдөхгүй өнгөрөхгүй юм байна л да. Гэж хавч хөлддөг юм байна л да. Яг тэрэн шиг хараа ингээд айлууд ингээд хөөх юм өөрийнхөө боломжинд тулгуурлаад өөртөө зөвхөн өөрийнхөө одоо потенциал дээр тулгуурлаад юм игээр хөөх юм ингээд нэг юм наасан юм болчиход байгаа байхгүй юу? Харин нийлээд бөөнөрөө хийвэл мөнгөө цуглуулж байгаад хийчих юм бол бүтэн байраа ингээд одоо басаадлаад бөөнөрөө дулаахан байх боломжтой юм байлээ л дээ. Яг тэрэн шиг юу гэдэг нэг хүний хийсэн үйлдэл яг хөөхөн яг нэр хийж байгаа харагдана. А гэхдээ яг тэр үйлдэлийг олуулаа нийлээ хийчихвэл одоо манай Монголд ч нөгөө цас болоод цас ороод ингээд хөлдөж мүлдөл амар болдог штэ. Тэнгүүд бид нар чинь нэг өдөр ингээд бөөнөрөө одоо нэг хороомороноос ингээд санаачлаа тий. Цасаа цэвэрлээ дэр гээл тий. Бүгд гараад зэрэг цэвэрлчингүүд аюу хөргөн цэвэрхэн болчдөг штэ нэг хэсэгтэй. Яг тэрэн шиг. А зөвхөн манайх энэ урд хэсгээ ингээд цэвэрлээл ахаар нэмэргүй штэ. Яг тэгэхээр бусад хэсэг нь мөстэй учраас тий гэдэг шиг. Яг ингээд дор бүрний хийдэг юм а бөөнөрөө хийчихвэл аюу үр дүнтэй яваад санагдаад байгаа байхгүй. Тий одоо жагсаалаас арай хүчтэй байж чадах юм болов уу гэж л бодоод байна л та. Тий. Би нэг юм Америкт бас олон жил амьдраад саяхан нөгөө Монголд ирсэн нэг ахтай танилцаад кофе шопт. Тэр яг ярьж лээ. Гого би. Эрка гэж юу? Нилээ настай ах байсан юм а. Тэгээд 42 шүү. Хоёлаа копи ягаад тэр хүн чи баг 60 мар гартай байсан. Тэгсэн чи юу яажлээ. Одоо энэ дээгүр байгаа нөхдүүдийг шүүмжлээд дээгүр байгаа нөхдүүдтэй тэмцээд одоо нэмэргүй дээ гэл яг тэгж ярьж лээ. Одоо тэгээ яах хэвтэй гэдгсэн чи одоо зүгээр л энэ хүүхдүүдийн эрүүл мэнд хүүхдүүдийн энэ ухамсар сэтгэл зүй те хүүхдүүд рүү чиглэсэн юмнуудаа сайжруулад авах хэрэгтэй. Тэгээд ингээд доороосаа ингээд үндсийн сайхан болгоод ирэхлээр ингээд дээш нэ модч өөрөө гой саглаглаад ингээд гой ургаад ирнэ гэл. Ингээ харахаар бас үнэн чимшигтэй. Одоо ингээд манай энэ хүмүүс ингээд жинзи гэл одоо муулаад байгаа штэ те. Тэгэнгүүт айгу тийм ихэнх нь ер нь тийм сайн хүмүүс байгаа хгүй. Жишээ нь одоо ингээд тамхиныхаа хог могоо ингээд газар хаяхгүй те. Шууд ингээд авч магаа шууд цааш нь хийх мэх ч юм. Одоо шинэ ингээд замд явж байхад одоо юм араа өөр төрлийн хүмүүс ингээд шууд шишмшээ ингээд шууд шолоотчих واخхой тамхиныхаа ишиг. Шолоотцсон чинь нөгөө нэг манай жинзи дөө өөртөө жолооцсон газар руу юм уут барьж очисноо нэг бүр хөдөө штэ те хөдөө штэ чи хүн харахгүй гэж болно штэ тий штэ хөдөө очисноо гэж жижиг уутаар ингээд тамхины ишийг авснаа авч явж байгаад аймаг руу очиж хогийн савнд энийг авчиж байгаа байхгүй. Тэгэхээр энэ залуучуудын хандлага шал өөр болж байгаа. Одоо энэ залуучуудын яг энэ үйлдэл нь ямар нэгэн байдлаар жигсаагүй тэмцэл байгаа байхгүй юу? Тэмцэл. Яг. Ирээдүгөө илүү цэвэрхэн байлгахын төлөө сайн цаг ирэхэд би цэвэрхэн энэ сайн цагт амьдрахын төлөө гэдэг нэг зүйл байгаа даа шүү дээ. За би яг ажил хийгээд амьдралын гараан дээр гарахын цаг тэр үедээ цэвэрлээ биш. Одооноос эхлээл би цэвэрхэн байлгахаар өөрийнхөө ингээд хандлага шал өөр болчиход хийж чадах зүйлээ хийя гэдэг зүйлийг илэрхийлээд байгаа байхгүй юу? Заавал улс төрийн одоо албан тушаал дээр очичоод юм хийдэг биш те. Өнөөдөр би хинч хийж болно. Чи багш хийж болно, эмч хийж болно. Одоо бүр хинч хийж болно шүү дээ. Яг дор бүрнээ хийж чадах хамгийн бэстээ хийчихэд л болчих гээд шүү дээ. Гэхдээ энэ угаасаа үе өөрчлөгддөг юм байлээ л дээ. Манай үеийнхэн чинь одоо бид нар одоо хүүхэд байхад заяа. Айгу муу зуршил их байлаа шүү дээ. Юм бүтэн цонх харж иддэг байлаа шүү дээ. Бүтэн цонх харуул цоолдог, хагалдаг те. Бүтэн гэрэл гудамжны гэрэл харуул бидний бүр бараг трама хөдөлдөг байсан шүү дээ.
Энэ айгу сонин драма байсан. Тэнийг юм байсан шүү нэр. Гэхдээ ер нь байсан. Нэлээд гоё өөрчлөгдөж байгаа шүү. Өстой гоё. Одоо жишээлбэл яг яхаарахгүй цуслан дээр ингээд нөгөө найзуудтайгаа ингээд явхад хөвгүүд маань ингээд чулуу шидэл байшингийн цохахалдаг. Тэрэндээ баясдаг тий. Тэрэндээ баясаад хөөрөөл гүүнгүүд нь дагаад юу ч болсон мэддэхгүй хөвгүүжж байгаа штэ. Дэсэлэгдэж байна. Тэрэнгүүд хамгийн гол нь одоо ингээд бодож байгаа хгүй. Тэр үе бодно штэ. Тэр үе бодоод юу гэж бодогдож байна вэ гэхээр манай гэрийн цонхыг хэдэн хүүхдүүд хаглаад гүйцэн бол Магадгүй тийм гой санагдах болоо тий. Магадгүй тэр дотор нь би ингээд нэлэх хүүхдтэй хоёулнаа байсан бол үнхэлцэг хахаад үдид өгцөн байхгүй юу гэж бодож байгаа хгүй. Тэгэхээр хүн ямарваа нэгэн зүйл хийхдээ дараагийн шатыг нь буюу нөгөө талын хүнээ биш өөрийнх нь талын өнцгөөс буюу өөр таатай байхад боддог. Тэр нь ирээдүйд ямар үр дагаврыг авчрахыг боддгоо зөвхөн одоогийн сайн цагаа л боддог. Ирээдүйн сайн цагаа боддгоо одоогийн сайн цагаа л боддог. Одоо би эндээ сайхан сэтгэл хангалуун байгаа надад жаргалтай байна гэж боддог болохоос биш ирээдүйд би үүнээс болж дараа нь харамсах үедээ гэдэг бодолд хүрдэггүй. Одоо жишээлбэл очроогийн дүү шиг гэсэн үг байхгүй юу? За би ирээдүйд очиод хог төй гэж бодохгүй. Одооноос эхлээд би тааралцах хог авчий л та. Надаас юу ч унахгүй штэ гэдэг бодолтой байна л гэсэн. Энэ миний бодлоор ингэж бодоод тах шиг байна. Жохоо ус төрчихье заяа одоо. Жоохон ус төрч. За ус төрчихөөс нь өмнө би комментуудыг хүргэе. За тэг. Ангараг жигсаалаараа нэг удаагийн том өөрчлөлт авчирна. Жижиг тэмцлэр урт удаан өөрчлөлт авчирна гинэ. Яг энийг л хэлээд байгаа байхгүй юу? Яг ингээд нэг жижиг тэмцлэр бид урт удаан өөрчлөлт авчрах гэдэг. Би нэг очроогийн жишээн дээр л дахиж сая яриа л да. Одоо жишээлбэл өдөр болгон тэр зүйлийг ингээд нөгөө хогоо түгэлээ штэ. Тэр ганц хүн ихлэ түгээд байна л да. Магадгүй дараа нь найзууд нь эргэн тойрных нь гэл ингэж яваал сүүлдээ эн чин магадгүй бид чинь нөгөө сошиал хөгжсөн байгаа. Сошиалаар ингээд хараад ингэнгүүт нэрэ хүүхдүүд хүртэл үлгэр жишээ авна штэ. Хог хаяж болохгүй юм байна. Хог хаяж хаях тухай биш бүр түүх тухай ярина штэ тий. Түүх тухай ярина. За тэгээ тэгэнгүүт хамгийн гол нь би хог хаяж болохгүй, хог хаясан хүн муухай гэдэг мэдрэмжийг хүүхдүүдэд өгсөн байхад очроогийн хэлснээр нөгөө хүүхдүүд маань одоо нөгөө бидний тэмцлийн үр дүн болох гэдэг штеп. Тэр урт удаан хугацааны үр дүнд өндийгөөд өсөж өндийгөөд том болохын цагта ирээдүйн зөв төлөвшөлттэй хүн болох гэдэг штеп. Бүр ингэ дотроосоо ингэ тэрийг мэддэг тийм аюу гоё. Ямар нэгэн байдлаар хин нэгэн харж байгаа гэж дүүрэг эсэхгүйгээр чин зүрхнээсээ ингээд ойлгох тэр мэдрэмжийг нь тултал нөхөхийн тулд бид нэр өдөр бүр хичээсээрээ байна гэдэг нь тэмцэл байгаа байхгүй. Яг би улс төржий гэдэг нь ийм очтой. Нөгөө нэг яг нэгэл өчигдөр ингээл тэр нэг гадныхан мадныхантай ингээл ярьж марж байхад бас бодсон юм л да. Тэгсэн чинь бид нар нэг ийм коммунизмаар явцсан штэ нэг ийм коммунизмаар нэг хэсэг хэдэн жил ингээ явцсан. Коммунизмын гол үзэл суртал санаа нь юу юм гэхээр араа төвлөрсөн ийм эдийн засгийн бөөгнөрл واخгүй юу. Одоо засгийн газар нь энэ эрх мэдэх байгууллага айгүй ийм хөрөнгөтэй бүх хүнээс ингээ маш өндөр татвар авдаг тий мал залын ингээд улсын юм байдаг штэ мал нь. Тэгснэ хүмүүс зүгээр улсын малыг малж өгөөд ингээд хүнсээ авдагч байдаг ч юм уу те нэг мусаас ингээд талаа молооноор ингээд хоол хүнсийг ингээд хялттайгаар өгдөг ч гэдэг юм уу. Энэ ямар ч үтэй юм бэ гэхээр нэгдсэн ийм том одоо хөрөнгийн одоо бөөгнөрл үүсгээд энийг нь тодорхой эрх мэдэл хүмүүс нь ингээд захиран зарцуулдаг. За тэгэнгүүтээ одоо гуруулаа ингээд айгүй сайн хөтлөх юм бол гуруулаа ингээд оны шилдэг сэтгүүлчил болгоно. Медаль зүүж өгнө тэгээд болоо. Улсаас нь одоо намайг урамшуулж байгаа хэлбэр нь мөнгө биш. Яг бодит одоо мөнгөн урамшуул биш одоо тэр нэр цол тим юмар одоо ингээд бидрийг магтж алдаршуулдаг. Тэгээд тэрэндээ ч бид нар өөрсдөө дуртай. Төрийн сүлд өршөө гэдэг үгтэй бүр. Тэгээд энэ сэтгэлгээ ингэж арилгах гэж хугацаал явд юм байлээ л дээ. Тэгэхээр би бол одоо юу гэж хүсдэг вэ гэхээр араа за би бол 42 та. За 42-оос дээш насны манай одоо надаас дээш насны хүмүүс бол ялангуяа өөр одоо юм ном тохимол те өөр ер нь нийгэм яаж оршин тогтнодог тухай жоохон судалж үзэх хэрэгтэй. Бид нар одоо яг нэг коммунист сэтгэлгээгээр сэтгэгээд авчиад энэ муу идэл юм хийхгүй байна гэж зүтгэл өөрөөр гудамж шүүсээ айл нусаа нийгээл тэгчээл Монгол сүрж ийна гэл нөгөө тэгэл муулаад өөрөө ийш хараад ерөөлөө зүгээр зах замбраагүй цутгаал тамхиа гудамжинд татаал шүлсээ хаяал нөгөө тамхиныхаа аккоркийн энд чулуудаал эднэр л болохгүй come on нөгөө нэг тийм хэвшмэл юм байгаад байгаа байхгүй нэг юм бугшсан яг очрог хэлдэг үнэн жинзийн үе бол яг юм биш байгаа байхгүй өөр төвшөнд бас байж байгаа харагдах гэж байдаг биш өөртөө үнэнч байх гэж ингээд байгаад байгаа байхгүй тэгээд байгаа санагдаад байна. За комментуудыг хүргэе. Намын Эрдэнэ заавал тэгээд тэгвэл миний төрийн бус байгууллага бас дан эмчнараас бүрдсэн нийгэмлэгээ жил болгон хөдөө орнуудаар явж өнгөө үзлэг банк хийдгээ гэсэн байна.
энэ чинь одоо нөгөө нэг чимээгүй тэмцэл байгаа байхгүй. Энэ үзэлгээ одоо жишээлх юм бол эдний нийгэмлэг болохгүй шүү дээ. Цөөхөлхний үлдсэн ч гэсэндээ эсвэл ганц юмч үлдсэн ч гэсэндээ за энэ удаад яваад ганцхан шүдний юмч үлдсэн ч гэсэндээ за ингээд жил болгон явд юм чин очиж ингээд шүдийг үзээд ингээд явъя даа гэж явах нь шүү дээ. Эн чин одоо нөгөө тухайн эн чин ямарваа нэгэн зүйлээс эрүүл мэндийн тэр үзэж байгаа зүйлээсээ урьдчилан сэргийлэх тийм гаргалгаануудыг гаргаад байна шүү дээ. Тийм учраас эн чин бас л үр дүнтэй байгаа байхгүй. Тэгсэн чинь Nike бас өргөжлүүлээд ингэсэн байгаа даа. Би чинь жагсдаггүй ч гэсэн тэмцдэг юм байна. Хөөх баярлаа. Өөрөөрөө багархаж байна гинэ. Үнэн. Тэг хэрэгтэй. Гэрлэн дохоогоор гарахад хүртэл яг гэрлээ ганцаараа хүлээгээд зогсоод байхаар эхлээд 1-2-ороо улаан гэрлээр гарах гэж байснаа болоод ногоон гэрлээ хүлээдгээ гэсэн байна. Бусдаасаа ичээд гой. Тийм. Ичээд яадаг байхгүй. Ядахтаа ичих хэрэгтэй байхгүй. Харин тийм. Тийм. Одоо бүр зарим нь бол ичиг булчирхаагүй байгаа даа шүү дээ. За сайхнаа манай сайхнаа чулуунхог манай найз Морниг ороод ирсэн байна. Энэ нөгөө жагсаалаас илүү хүчтэй тэмцэл байдгүй гэдэг талаар ярьж шүү. 9986 1045 руу залгаад бас орж үзэл санаагаа хэлж болно шүү. Аха. За би Gen Z биш зүнжиж гэсэн. Энэ ядамсрын туянгаа нэлээ орой орж ирсэн шүү. За тэрийг жишээлчээ бүр нүүр мүрээ дараал орж ирсэн. Би Gen Z биш зүнжиж гэсэн эргэн тойрныхондоо манлайлан хог тамхины иштэй тэмцэх хөвшил болгогч шүү гэсэн. Юу гэсэн. Яг нь тэр үе тэр чигээрээ ингээд бас тийм байгаа гэсэн үг биш аахгүй. Тэр дотор муу байгаа сайн байгаа. Нөгөө үед нь бас муу байгаа сайн байгаа. Яг нь дийлэнх нь тэгж харагдаад байна л гэсэн үг тий. Тайван, Сингапур хогийн сав байхгүй. Тэгсэн хэрний хог байхгүй. Хайсан нус цэр бох байхгүй нь бүх нийтийн оролцоо ойлголт нэг улсаа хөгжүүлэх гэдэг байдаг учраас Сингапурч очингууд Герман дотор бага хог явж идэг юм л шүү дээ. Японд адилхан гэсэн. За байна уу? Байна уу? Сайн байна уу? Сайн байна уу? Өглөөний минь хинтээ холбогдсон бэ? Ой, Батхойг батн нэр хэлж шүү. За өнөөдөр дандаа бүтэн нэртэй орж ирчихэж шүү. За Батхойг маань маргааш гэл ер нь шалгалтаа дууслаа те? Дууслаа. Юу зэгцэрсэн шүү. Зэгцэрсэн үү? Ааха. За. Ярьсны дараа нэг танаа нэг анаа ярьсан нэг одоо шалгалт авна гэсэн. Одоо өөрөө тэгэхээр заасан харагдаа гэдэг. Тэгээд өдөржингөө бодож ийм нэ. Тэгэд ер нь дүн нь хизээ гардыг. Хоёгаа. Ер нь тэгээд дүн тодорхой хугацааны дараа гарна. Энд олон хэмжээнд явагдаж шүү дээ. Ааха. За тэгвэл нэг тодорхой хэмжээний дараа сургуулиуд бол маш их мөнгөнд хэмж аавна. Оо зүв. Болж шүү. Байгууллагаараа үнэлэгдсэн сургуулиуд нь бас одоо мөнгөнд хэмж нэгэн өндөр яг чанартай өгнө шүү. Зүв. Тэрнгээрээ бас ингээ өөрчлөлтийг хийн штэ тий. Үйл ажиллагаагаа тайжруулах чад очоос тий. Дахиад дараа жилийнхаа үйл ажиллагаа төлөвлөх. Тэгээд энэ багш нараас энэ дээр ч бас одоо удирдлагаар нь бас мөнгө оромжуулалт аавн тавьдаг юм. Ваа. Гой. Тэгэхээр яхаарахгүй хэд хоногийн дараа хуйгагийн юу заасан харагдах нь дээ. Өөрийгөө одоо тэр хэр заасан харъя гэдэг онгой чинь над дээр буудаа гэх юм байна. Яа надад тэгэхэндээ гайгүй ах уу. Хуйгаа өнөөдрөөс идэвхтэй болстой яг холбоотой нэг чухал юм хэлэндэ. Ааха. Яа. Ер нь төгсгөлийн базаж орж ирж шүү. Тийм байна. Асуудал ирж байна. Хогийн савын асуудал биш. Ер нь бол сайн цагийг хамт бүтээх болон дээр жигсаалаас хүчтэй тэмцлийн талаар ярьж байгаа. Жигсаал гэдэг чинь юу бэлээ? Тэмцэл гэдэг чинь юу бэлээ? За тэгээ хамгийн гол нь жигсаал цуглаан хийхгүйгээр бид сайн цагийг бөөндөө авчирж ирж болох уу гэдэг талаар ярилцж байгаа. Ер нь бол нөгөө хүн бүхэн даавал яг л жигсаал хүний эрхийн асуудал шүү дээ. Тий. Иргэдэн нэгдэх юм дээр ойлгоод олгохтой бүх нийгэм байж байна. Гэхдээ ингэдээгээд бид нар юу ч өөрчлөг байхгүй. Зарим тохиолдолд сүүлийн үеийн жигсаалууд юм өөрчлөгдөхгүй шүү дээ. Хүмүүс техникийн хэмжээнд өөрчлөлт хийлээ. Бусдаа нэг толгойн солигдол малгайн солигдол татах хүмүүсүүд нь хэвээрээ байдаг. Энэ бол жигсаалууд бидэрт үр дүн өгсөнгүй гэдэг юм харж байна. Анхны жигсаалуудыг бол гүйцэх жигсаал байхгүй. Английн оронд бид бүхэн бол нэг эвлэгдэн нэгдээд нөгөө яг хийж чадах юм аа одоо их орондоо хийд юм уу өөрөх амьдралдаа зориулж хийд юм уу энэ зүйлээр үйл бодол нэгдсэн энэ хүмүүсүүд нэгдэн одоо үйл ажиллагаараа нэгдэж ижлэгээр гарна шүү дээ. Өнөөдөр Чингис хааныг 2-р мянганы суут хүн ингээд дэлхийд даяар алдах шалтгаан шалтгаан чинь нэгдмэл улсыг бүтээж чадсан байхгүй. Тэгээд чинь жигсаагүй шүү дээ. Зүгээр тэмцэл дайталтай зарим тохиолдолд одоо эвлэлтний идэх тухай хандлыг тавиал явж ирсэн шүү дээ. Түүхэнд бол тийм ээ. Тэгээд заавал нэг шийдэл нь тэр мөн үү гэдэг юм ил бас та бүхний асуудал яриад байгаа байхгүй. Яг зөв. Шийдэл
мөн үү энэ зүйлх юм тийм. Гэтэл өнөөдөр би залуучууд ханд хэлдэг байгаа байхгүй. Өнөөдөр бид бүхэн дандаа өгөөгүй чагсаалд оролцоод явах шаардлага байна уу гэж. Тийм шүү дээ. Саналаа өгчвөл тэр чин жагсаалаас үнэтэй хүчтэй байх нь шүү дээ. Тийм. Энэ саналаа өгчөөд бид нар жагсчууд бүрд үнэтэй шүү дээ. За ястаа над чинь гоё шүү. 100,000 зэрэг очоод саналаа өгчөөд 100,000-аар гараад жагсуул бас нэг өөр байхгүй юу? Энэ дунд жагсаал цуглаанд ингээд 7 сарын 1 шиг юм харанхуй бүдүүлэг жагсаал хийж болохгүй байхгүй юу? Тийм ээ? Тэр жилийн 7 сарын 1 шиг. Тийм шүү дээ. Ингээд ямар үр дүн гарсан гэвэл маш олон залуучууд хохирсон байхгүй юу? Хараад хар тамхтай боллоо шүү дээ. Тийм ээ? Амар дөрсөн, зурганд орсон, хүн бүхний шалгасан гэж бодтол байгаад байгаа шүү дээ. Тийм ээ? Тийм болохоор чинь ингээд өчтсөн байгаа байхгүй дээр чинь сөрөг хандлага болчихсон. Энэ яг нэг шийдэл тухай үед ингэж илүү шийдэл байгаагүй гэдэг гэсэн үр дүн айгүй хат толтой үйлдэл байхгүй. Одоо бол бид юмыг арай өөрөөр сэтгэж харах хэрэгтэй тий? Өөрөөр харах хэрэгтэй. Нэг бидний оронд өөрийгөө тавь гэдэг эмфати гэдэг тий. Түүний оронд өөрийгөө тавь гэдэг шиг энэ шийдэл гарахгүй байгаа шалтгаан юу юм бэ гэдэг нь энэ бүр үндслээр нь харж үзвэл энэ одоо бид шийдэл гаргаж чаднаа. Тэгээд олоолаа үзэл бодлоо нэгтгэх хэрэгтэй. Тэгээ одоо энэ гарч байгаа төрлийн шийдвэрүүд тэрийг өстэй хийлгэж тий. Ямар судалгаагүй ингээд шийдлүүд нь иргэдийг талцуулаад ингээд гадаад өөр шалтгаангүй болгож чаднаа гэж. Боломжтой байгаа байхгүй. Тэгээ өнөөдөр энэ бүхэн бол нэг тодорхой биш. Өнөөдөр энэ чагсаагаад тодорхой хөрсөнгөө шүү дээ. Тийм ээ? Чагсаадаг өдөрцөг хүн, үеийн чагсаадаг өдөрцөг хүн бүхэн твшээд явцсан. Нэг хөөрхөн ирэх мэдлэл төрдөг тий. Тий. Бидний энэ их мэдлэг өгчөөд хариуд нь нөлөөлөд өгсөн шүү дээ. Тийм ээ? Ийм бол байдлахгүй гэж хэлдэг. За баярлалаа хоёга. Яг зөв. Баярлалаа хоёга. Жохон жишээ хэлчихэ төхөө. Хог байхгүй тухай гэдэг. Тэгээ 12 жилийн өмнө ажиллаар очсон. Хаана гинэ? Тэгээ Эрдэнэт хотод. За. Хог байхгүй. Хогээс авах хоггүй. Хайцсан. Хэцүү байгаа байхгүй. Маш цэвэрхэн. Бүр хатл болсон байхгүй ирээдийнх нь. Тэр нэг асуудлаа шийдсэмэртэй хатан тийм ээ. Тэрийтэй адилхан байхгүй. Хүн болгонд бид ингээд тийм зүйлээс явж байгаа хооронд бид нар ийм зүйл дээр анхаарал тавиад хов хүн ёс суртахууны цан дээр явж байгаа амар юм байна. Яг зөв нэрээ. Маш их баярлалаа хоёга. Бат хоёга. Бат хоёга баярлалаа. За баярлалаа. За баярлалаа. Сайн цагийг хамт бүтээе. Булан маань өндөрлөж байна. Харин гяст комментуудыг хүргээдхий. Өр хүүхдүүдтэй томчууд бид үлгэрлэн дуурайлах хэрэгтэй гэсэн байна. За бид танад хоны тунгалаг гэд эмхтэйг санахад тэр цагт сошиал байгаагүй гэхдээ л тэр цагт монголчууд нэгдсэн гэдэл бодолтой гэсэн байна. Тэгэхээр ер нь бол нөхцөл байдлаасаа шалтгаалаад бид яаж нэгдэж болдог шүү л гэдгийг бас харуулж байна гэсэн үг тий. За тэгээ дээрээс нь Сингапурт хогинсаа байгаа хаа сайгүй л байдг штэ гэж Сингапурт байгаагүй тэгсэн чинь ядам сүрэнтэй бит хоёр доор нь битсэн. Ядам сүрэнтэй яг ёстой хаа сайгүй хараагүй шүү гинэ. Тэгэхээр би ч бас бичлээ. Би ч гэсэн ерөөсө хараагүй. Явсан ч юм шиг. Гэхдээ харин тэгээд би яаж харах юм? Харин тий явсан ч юм шиг. Тэгээ очоогүй юм чинь хараагүй гэд бичиж байгаа байхгүй юу? Зөв бай. За ингээд энэ өдрийн сайн цагийг хамт бүтээх болон маань энд хүрээд өндөрлөж байна. Тэгээд би гоё очроогоо ингээд бүр төгсгөлийн бацаасаа гэж хүсэж байна. Тий. Улс төрчөөр. Маш бүр ингээд нэг нэхур бодоод байгаа байхгүй юу? Энэ айгу хүнд сэдв байна. Гэхдээ үнэ. Тийм хүнд. Гэхдээ яг хөө зөөр манай хэн саний Батуй гээд залуу хэлж байгаа нь үнэн л дээ. Би нэг өмнөх нэг харуул занг дээр хүртэл хэлжсэн шүү дээ. Би өнөөдөр яг Монгол одоо хүний бие физиологт таарсан янз бүрийн тэр нэг генетикт нь өөрчлөлт оруулахгүй те. Тим хоолоор үр хөвгтөө хүртэл хоолж чадчихэв үгүй юу те. Тэгж чадаагүй ээж тэр талбай дээр очиод жагсах чинь өөрөө яг ийм үнцрэг үзэл мөн юм уу те. Одоо манай Батуйгийн хэлдэг шиг нөгөө яг өөрөө сонгуулаа өгөөгүй ээж те, саналаа өгөөгүй ээж бас тэнцээ очиж зогсох нь бас зөвөө те. Зөвөө те. Тэгээ өнөөдөр яг тэр тамхиа зүгээр ийм няслаа шидчихэж байгаа шүү дээ те. Шууд яг ингээд сап гэж шидчихэж байгаа. Тийшээ заавал шидэхэд шүү дээ. Тэгээ шидчихэж байгаа. Тим хүмүүс тэ ягаад ч юм одоо чагсаал дээр очиод зогсох нь бас зөвөө те. Зүгээр л нэг юм дөр үзүүлээд байгаад байгаа байхгүй. Тэгэхээр миний зүгээр дүгнэлт бол мэдээж
жагсаал гэдэг зүйл гаднаас нь том өөрчлөлтүүдийг явуулдаг. Гэтэ одоо нэг зүгээр жагсаалыг аргалдаг болцсон. Ийм нэг юм жоохон эвгүй болчихлоо. Тэгэхээр бид нэр өөрсдөө яг улсыг удирдах чинь өөрөө урлаг гэж би лав ойлгож байгаа байхгүй. Тэгэхээр ер нь дор бүрнээ хийж байгаа ажил төрөл юу гэдгийг тэр одоо үндснээс нь модыг үндснээс нь сайхан өөрчлөлт тэгэл сайхан цэцгэлүүлъя л гэж бас хэлмээр. Эрхэм хүндэд улс төрчид минь тий. Одоо энэ сонсож байгаа манай эрхэм улс төрчид шүү дээ тий. Бүгд улс төрч. Заяа улс төрч. Би улс төрч. Мизу улс төрч. Харж жагаад хэлж штэ. Миний сайхан улс төрчдөө. Гудамжинд гарч хашгирах нь одоо жишээлбэл асуудлыг сануулдаг ч гэсэндээ ямар нэгэн байдлаар шийдлийг бол авчирч өгөхгүй байгаа дээ штэ. Тэгэхээр шийдлийг авчирч ирдэг зүйл нь өдөр тутмын хөвшил, өдөр тутмын бидний одоо үйл хэрэг. Нэг үг хэлмээр байгаа. Одоо энэ гадаа энэ хог цэвэрлж байгаа хүмүүс ч улс төрч заяа. Бид нар бүгдээрээ нартмын өөрсдөө улс төрч өгөхгүй, улсыг удирдах байгаа, улсаа ямар байх вэ гэдгийг шийдэж байгаа хүмүүс ч нартмын өөрсдөө. Харин тэр улс одоо дээр байгаа тэр хүмүүс ч бидний ажилчид байхгүй. Тэ? За баярлаа. Баярлаа. Бүр одоо эмоц явлаа. Бөө юм болох чинь ингээ сайн цагийн хамттай болон маань энд хүрээд өндөрлөж байна. Тонгодохгүй дараагийн болон буюу Дурсамж 1988-аар уулзах нь харин яг одоо зүрхэн давлгаа юу? Зүрхэн давлгаа явахд бэлэн болсон байна. 10 секунд зүрхэн давлгаанд нэгдээд хаанаас зүрхээ явуулж байгаагаа илгээгээрэй. 1 2 3 бам 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 бам. За хүмүүс бол ер нь бол нэгдсэн аль хэдий. Аль хэдий нэгдчихжээ. Энэ хүмүүс ер нь аим шигтэй юм байна. Тий. Хүмүүс шууд цагаа харж байгаа л нэгдчихсэн юм байна. Ер нь яриа маараа хамаагүй байна энэ. Яг үнэ яг цагаа харж байгаа л нэгдэх хэрэгтэй. Зүрхэн даалгаад нэгдсэн сонсогч танд баярлалаа. Гэр бүлийн радио 104.5 Улаанбаатарын өглөө шоу нэвтрүүлэг маань үргэлжилж байна. Тун удахгүй эргээд уулзцгаая. Баярлалаа. Та бидний амьдрал жижигхэн үйлдэлүүдээс л бүтдэг. Энэ амьсгалал, ээлдэг үг, хүндлэл. Энэ бүхнээс л сайн цаг эхэлдэг. Сайн бодол зөв хандлагаар сайн цагийг хамт бүтээе. Улаанбаатарын өглөө шоу нэвтрүүлэг Гэр бүлийн радио. Энгийн л нэгэн гудамж. Энгийн л нэг айлууд. Гэхдээ хамгийн нандин дурсамжууд. Инээдхүүр, нөхөрлөл, гэр бүлийн халуун дулаан уур амьсгал биднийг тэртех он жилүүд рүү хөтлөнө. Дурсамж 1988. Улаанбаатарын өглөө шоу нэвтрүүлэг маань Дурсамж 1988 болонгаараа үргэлжлэн танд хүрэхэд бэлэн болсон байна. Бид Солонгосын 20 ангитай Дурсамж 1988 хэмээх кинон дээр гарч байгаа анги бүрээс нэг жижигхэн үйл явдлуудыг яриад хамтдаа тухайн сэдвээр нь ярилцж байгаа. Энд бол кино яриаггүй, киног бүр дэлгэрэнгүйгээр нь яриаггүй. Тухайн хэсгийг нь ярихаасаа гадна бидний амьдралд тохиолдог зүйлүүдийг хамтдаа ярилцж байгаа. Тэгэд нэвтрүүлгээ сонсож байгаа. За тэгээ булангаа үздэг хүмүүсийн хувьд гэх юм бол аль хэдийн бидэнтэй зэрэгцээд үзээд явж байгаа лөө гэж бодож байна. Бүх л одоо кино сангуудаар Дурсамж 1988 маань Airfly 1988 гэд байж байгаа. Тэгэхээр та бүхэн хамтдаа бас үзээд яваарай гэж хүсэж байна. Бүр үзэхдээ заавал гэр бүлийн хүнтэйгээ, хүүхдүүдтэйгээ үзээсэй гэж чин сэтгэлээсээ хүсэж байна. Яагаад гэвэл энэ гэр бүлд зориулсан кино гэдгээрээ онцлог юм аа. Өнөөдөр бид Дурсамж 1988 киноны 9-р ангид гарч байгаа үйл явдлын талаар ярилцах болно найзуудаа. 9-р анги. Би тэгсэн чинь 10-ыг нь үтсэн байдаг нас. Би 9 үтсэн. Буруу анги үтсэн юм шүү дээ. Гэтэ ойлгоогүй. Ойлгоогүй юу? Юу яриад байгаа? Гайгүй юм биш шүү дээ. 9-р анги нөө. Тэ? Гайгүй. За өнөөдөр юу яриад байгаа? 9-р ангиас бид ямар сэдвээр ярилцах вэ гэхээр ганцаараа биш гэсэн сэдвээр ярилцсан. За ганцаараа биш. Тийм ээ ойлголцлоо. Тэр нөгөө эмхтэй хүүтэйгээ хамт амьдэрдэг, хүү охинтойгоо амьдэрдэг. Байрны байгаад тэ. Байрыг нөгөө нэг тэр хатамууд тэр ямар хогийн өнөөдөр хатамуудын тухай ярина. Хатамууд бол нэрээ тэр тэгтээ ямар муу хатам биш шүү дээ. Йой.
Бүр CG хатна. 88 онд 10 сая төгрөг 10 сая вон чинь бүр Хэдий. хөөрхөн хэдэн төгрөг штэ. Одоо ч гэсэн 10 сая чинь бас хүн болгонд байдаг мөнгө биш штэ. Тийм ээ. За ингээд ярьцгаах уу. За тийм. Дурсан 1988 9-р ангид маш олон ганцаараа биш үйл явдлууд болдог аа. Байн хадматтайгаа үйл явдлуудтэй. Хадматтай биш өөр ганцаараа биш үйл явдлууд. Бураа ягаав нөгөө автобуснаас хаягдаад бас ганцаараа үлдэж байгаа юм шиг. Ер нь бол яг ганцаараа биш үйл явдлуудыг сануулдаг анги бол 9-р анги нэдэг байхгүй юу? Одоо жишээлбэл гудамжинд ганцаараа айгаад явж байгаа. Угаасаа нэр нь ганцаараа биш үү? Үгүй биш. Нэр нь юу вэ? Шал өөр нэртэй. Шал өөр юм байна. Тий. Тэгээд гудамжинд ганцаараа явж байхад нь хажууд нь дагаад явж идэг ч юм уу тий. Мэдгэдэггүйгээр санаа тавьж дагаж явж байгаа. Хаягдаад ганцаараа үлдлээ гэхэд нь ганцаараа биш шүү гэдэг мэдрэмжийг өгч байх жишээний ч гэдэг юм уу тий. За энэ болохоор бид яг яах аргагүй очроогийн хэлсэнчлэн соноогийн ээжийн за яг тэгийн автаа ярилцж байгаа тэр хэсэг мөчийн талаар ярилцах гэж байгаа гэсэн үг юм. Энэ хоёр гэрлэнэ. Үгүй ээ тэр чи ахтай хоёр юм шүү. Гүү энэ хоёр гэрлэн шүү. Нэг нутгийн ахтай хоёр. Яг төрсөн ахтай хоёр биш юм байна. Тэр нэг соноогийн аавд нь соноо билүү? Нөгөө одоо хагалгаанд ороо хөвтөж байгаа. Тэгийн аавд нь хэлсэн нөгөө залуу шүү дээ. За яриад тэр бол яг ах нь байхгүй юу? За яриад өгье Эрка ингэ заяа. За яриад өгье. Энэ ихлээр яг хөө зөвхөн киноноос биш. Гэхдээ ерөнхийд нь та бас нэг иймэрхүү үйл явдал болж гинэ гэд нэг дотроо нэг төсөөлөд бодоод үзээрэй гэж юуны төрөнд сануулж хэлье. За мэдээж аз жаргалтай амьдрал өрнөж байгаа. Тэнд чин инээдэм, уйлаан, хөгжилтэй зүйлүүд болж байгаа. Нэг өдөр нэг шууд ирдэг байхгүй юу? За тэр шууд нь яадаг вэ гэхлээр байшинг нь дуудлага худалдаанд оруулах шуудан байдیں۔ Харин тэр байшинд ямар хүн амьдардаг вэ гэхлээр 18 настай буюу одоо их сургуульд орох гэж байгаа. Бүрэн дүнд боловсролоо төгсөх гэж байгаа. Нэг хүүтэй, жижигхэн нэг охинтой. Хэдхэн жилийн өмнө нөхрөө алдчихсан ганц бие эмэгтэй амьдардаг. Билвсэн эмэгтэй тий? Тий. Гэтэл тэр эмэгтэйгийн хувьд яасан бэ гэхлээр хадам ээж нь өөрийнх нь хүүхэд нь хэрэг тариад тэгээд тухайн хүүхдийн хэргийг нь дарахын тулд өөрийнх нь төрсөн хүүхдийн хэргийг дарахын тулд одоо яг бэрдэн үлдсэн байгаа ганц байшинг барьцаанд тавиад 10 сая вон аваад тэгээд зээлээ төлж чадлаггүй. Тэгээд хамгийн гол нь нөгөөх нь 10 сая вон өгжээж за тухайн байранд төлөв сонирхолгүй байсан юм шиг байна тий. Тийм сонирхолгүй байсан Тий гэсэн. хайцсан байсан юм биш. Төлжээж дундаар орж ирээд байгаа юм аа. Тийм ээ тий. Нэ юу ярьж байна. Би чамд ярьж хөө. За чи. За тэгээд төлөх гэсэн чинь нөгөө мөнгө олддоггүй 10 сая вон ч бас мөнгө байгаа байхгүй юу. Тэгээд угаасаа төлөх боломж байхгүй байгаа байхгүй юу. Тэгээд хадам ээжрүү залгаа асуудаг байхгүй гол асуудал нь. Та ингээ яаж байгаа юм ингэж болохгүй штэ гэж уйлал тэгсэн чинь гү чи одоо тэгээд одоо манад хүүг одоо шоронд явуулах гэдэг юм уу гэж мэйгээ. Чи наатаа төлөөд авахгүй бол над байшингаа хураалгаад хүүхдүүдэд над тавьчих өгөөд яв гэд. Бүр тийм юм хэлж байгаа байхгүй. Тэгээд нөгөө хүүхэн чинь ингээд бүр шалцдаг байхгүй. Бүтэн ангийн тур шаналаад яг хоо эргэн тойрных нөгөө нэг хөрш авгаачуул гэдэг юм л да. Орчуулга амар эвгүй авгаачуулга орчуулсан. Тэр хөрш одоо айлынх нь эмэгтэйчүүд тусламаар л байгаа юм л да. Тэгтээ хөрх юм яг нөхцөл байдлыг гоё таарахгүй. Ингээд нэг юм мөнгө төгрөг нь ингээд яг болдгоо. Тэгэл нэг ганц надад нэг 2 сая байна. Надад нэг сая хүрэхгүй байна. Гэтэр гэсэн нэг юм хүмүүс байдаг байхгүй. Тэгээд гэтээ яг энтэй зэрэгцээд нөгөө нэг хиний манай тэгийн аав эмлэгт одоо нөгөө харавцсан хөвтөж байгаа. Тэгсэн чинь хагалгааны дараа байгаа учраас жоохон хасарга сувилгаа бол зайлшгүй шаардлагатай байгаа гэдэг. Тэгсэн чинь яг тэгийн аавд манай нөгөө ганц бие бүсгөө маань нөгөө хоол зөөх одоо үүрэг дээр яг ингээд унаад идэх байхгүй юу? Тогтмол. Тэгсэн чинь ийм байлээ. Энд чинь зүгээр ч бас нэг ийм одоо нэг гудамжны хүмүүс бас биш. Одоо яг энэ ганц бие бүсгөө энэ тэгийг болон тэгийн аав хоёрыг энэ сөүлд ирээд эднэртэй ингээ нэг гудамд амьдрах одоо шалтгааныг анх бүрдүүлсэн хүн юм байлээ. Одоо тэгийн аав руу залгаад эхнэрээ дөнгөж алдчихад ингээд тэгээ үлдсэн ингээ хоёулахнаа үлдчихэд ингээд юугаа мэдэхгүй ингээд өдөр шөнөгүй уудаг гэсэн гэж аахгүй нутагтаа. Тэгтэн нутагтаа уугаад байгаа нөгөө нэг хөршийнхаа ахыг санаад залгсан байгаа даа. Юу та нэг юу яач сөүл рүү ойртооч. Сөүл рүү ойртоод ирэх юм бол бид нэг ойрхон ингээд ер нь л ингээ хөршийн холбоо ингээд айгуу давгүй байгаа учраас бид нэг нэгэнд айгуу дэмтэй байх боломжтой байна гэсэн чинь нөгөө тэгийн аав бодож жогоод хийгээд сонголтоо хийгээд хүрээд ирсэн байгаа байхгүй.
Тэгээд одоо тэд нар хамтдаа хөрш болсон байгаа даа. Тэгээ нэг нэгэндээ туслах боломжтой болсон. За тэгээд уул нь бол ингээд ээлжээр ингээд хоол хийгээд ингээд зөөж авчиж өгөөдсөн чинь ингээд ян тус тусна асуудлууд гарсаар байгаад нөгөө ганц бие бүсгүй маань нөгөө яг 10 саяын өрөнд орцсон байгаа. Байраа алдах дээр тулцсан байгаа. За бүр сүулдэ бүр байраа авч үлдэн гэдэгтээ итгэхэ болцсон нөгөө эмэгтэй чинь залгаад одоо энэ тентхийн одоо 100 залгаад танаа түрээсийн байр байгаа юу гэдэг бүр асуугаад ингээд байж байгаа эмэгтэй маань одоо тэгийн аав руу ингээд хоол зөгөөд өдөр болгон очоод юу н иргэн тойрны цэвэрлж өгөөд онгойлох хэвээр юм онгойлгож өгөөд одоо туслах хэвээр юм бүгдэнд нь туслаад ингээд тэгийн аав тусалж байгаа байхгүй юу? Яг тэгсэн чинь тэр ганц бие бүсгүйн төрсөн ах нь тэгийн аав эдгээр чинь ингээд нэг нутгийнхан байхгүй юу? Тэгээд эдгээр тэгийн аав тэгээд тэр ганц бие бүсгүйн төрсөн ах хоёр нь хоорондоо юм найзууд юм байна л да. Айгу юм ойрхон найзууд юм байна. Тэгээд харавцсан байгаа учраас тэр найз нь хурж иж эргэж байгаа. Эргээд ингээд ярьцсан сууж байхдаа тэгдэг байхгүй юу? Юм ярьж сууж байхдаа чамд хэлээгүй юу гэдэг чинь. Тэгсэн чинь гүг юу хэлээгүй лээ гэдгсэн чинь манай дүү одоо нэг жоохон санхүүгийн тийм том асуудалд орсон байгаа. Уул нь чамд өөрөө хэлнэ гэсэндээ гэд. Тийм одоо асуудлуудаа хүртэл ингээд хуваалцдаг тийм л ойр дотнол хөршүүдл юм байлээ л дээ. Тэгсэн чинь тэрийг хүртэл хэлээгүй нууцсан. Яг бүх юм ингээд болоод бүтээт байгаа юм шиг ингээд царай гаргаад ингээд тэгийн аавд ингээд туслаад байгааг тэгийн аав ингээд харчаад яг киноны нэг юм яг оргил ийм гоё хэсэг нь гардаг штэ. Нөгөө имлэгт байхдаа чи наашаа сууж идэ гэдэг нөгөө ганц би бүсгүй гэж ойртол суулгасан. Би бол чиний ах гэж би өөрийгөө бодож ирсэн. Тэгсэн чи надад ерөөсөө бүх хүн ерөөсөө хэлдэггүй юм байна. Чи яагаад надад хэлээгүй гэлтэй жоохон зэмлэх маягтай. Тэгсэн чинь өө яасаа ах танд хэлсэн юм уу гэлтэй чинь. Тэгсэн чинь харин тэгсэн ах чинь хэлсэн. Асуудалтай байсан бол хэлэхгүй яав да. Би чамд тусалж бас магадгүй байсан штэ гэд. Тэгсэн чинь тэр одоо ганц би аавын хувьд нэг юм одоо тэгийн аавын хувьд нэг юм давуу тал байгаа нь тэг ингээд маш том тэмцээнд үргэлж ялдаг учраас бас нэг хөөрхөн хэмжээний юм бэлэн мөнгөний хадгаламжтай тэрүүгээр бас нэг юм хөрөнгө оруулалт моруулалт хийгээд нэг юм бэлэн мөнгөний бас хөөрхөн хадгаламжтай болцсон байдаг. За тэгээд тэр мөнгнөөсөө нөгөө бүсгүүд маань одоо 10 сая вон одоо воноор туслахаар болж байгаа нэг юм үйл явдал гардаг юм л та. Харин яг тэр хэсэг дээр яг бүр нэг юм яг гол чухал үгнүүд хэлээд байсан. Би тэрийг яг нойромлонгаал сонсчихсан. Тэрийг хэн санаж гэнэ үү? Юу гэлээ хүнээс тусламж юм билээ. Яагаад ахта хэлээгүй юм бэ? Хитрхи ганцаараа шаналж амьдрах хэрэггүй. Заримдаа хин нэгнээс тусламж гуйж бас тусламж авахаасаа битгий ичиж бай. Амьд яваа цагт хизээ нэг цагт тусламж өгөх үе иржил таараа хүнээр туслуулаад яавал гэж битгий ганцаараа хичээгээд бай гэдэг үгийг харин тий хэлдэг. Супер. Наадах зохиоч заяа. Энэ заяа бүр ингэ бичиж байгаа тий. бити зохиох. Бити зав. Юу яагаад үгүй яг наадах чи үзэж байгаад ингэж байгаа байхгүй тусламж гэдэг зүйл дээр тий. Тэр ингээд хүнээс тусламж авч чадахгүй байгаад байна штэ. Тий тэгээ хэлж чадахгүй. Гэтэл чи тусламж авчээ гэдэг. Яг тэндээс нэг юм ингээд би нэг боддог юм байхгүй. Ер нь ингээд бусдаас тусламж авч чаддаггүй хүмүүсийг байдаг байхгүй тэрнтэй адилхан. Гэхдээ тэрэн дээр арай өөр харагдаад байгаа маа. Бусдаас тусламж авдаггүй. Тэгсэн мөртлөө бусдад туслаад байдаг хүний тухай гараад байгаа. Тэр хүн айгүй тусдаг. Тэгэхээр бодит амьдрал дээр би тийг сонсч ийсэн зүгээр яхам лекц мэгцэрчлөө. Бусдаас авч чаддаггүй хүн бусдад өгдөггүй маа гэд. Тэгж бас сонсч ийсэн. Тэгэхээр тэрэн дээр үл зөрчил гарч лээ л дээ тий бас. Тэгээ хамгийн гол нь нөгөө энд маш олон үзэгдлүүд гардаг гэжсэн шүү дээ. Тэр болгонд л чи ганцаараа биш шүү гэдэг мессежийг л өгөөдсөн байхгүй. Харин тийм ээ. Чи ерөөсөө ганцаараа биш шүү. Чамтай хамт хүн байгаа шүү. Чи ганцаараа биш шүү. Битгий ингээ ганцаараа юм шиг ийм үйлдэл гаргаад яваад ээ. Заримдаа хин нэгэнд зүгээр л найд. Заримдаа хин нэгэнд зүгээр л өөртөө хэцүү байгаа гэдгийг хэл. Бүх юм болоод байгаа юм шиг битгий заримдаа дүр хэсгээ гэдэг зүйлийг илэрхийлээд байдаг. Тэгэхээр бидний амьдралд ч гэсэндээ заримдаа би болж гинэ, би бүтэж гинэ гэд сайн сайхан зүйлээ л бусдад харуулахыг хүсдэг болохоос биш. Би заримдаа ганцаардаад байна. Би ганцаараа юм шиг мэдрэмж аваад байна. Надад ингээ хэцүү байна гэдэг зүйл ерөөсөө хилдэггүй. Аль болох болж байгаа бүтэж байгаагаа л харуулах гэдэг. Бүр тэгэж яриул их нэртэй нөхөртөө хүртэл тийм мэдрэмжийг төрүүлэх гэдэг. Болж байгаа шүү ханаа зүгээр байгаа шүү гайгүй байгаа шүү гэдэг мэдрэмжийг төрүүлээд байдаг. Сүүлдээ мэдээж тэр хүн чинь ядрын штэ. Ганцаархнаа ингээл тэмцэлтэж байгаа л сүүлдээ бүр цоцсон штэ. Тэгээд аргагүй ирэхэнд
яагаад чи намайг ойлгохгүй байгаа юм бэ? Яагаад ингэж байгаа юм бэ? Намайг ганцаардуулаад байна гэдэг зүйлийг хэлдэг. Энэ бол нөгөө хосуудын хооронд гардаг бас л нэгэн асуудлуудын нэг штэ. Энэ нь юунаас болсон бэ гэхээр ганцаараа юм шиг мэдрэмжийг олон хоног олон сар мэдрээд явцсан байгаа гэсэн. Тэгээ нэг хатмууд нэг ер нь ганцаараа биш байхгүй юу? Харин тий ганцаараа биш юм билээ. Хүн болгон ганцаараа биш гэдгийг мэдэрсэн мөч танд ч ихсэндээ байгаа байлгүй байж зөндөө шүү. Тэгэхээр сонсогч таныг ганцаараа биш гэдэг үе хизээ хаана мэдэрч ирсэн бэ? Ямар үйл явдал болж ирсэн бэ? Тэрийгээ бас хуваалцаасаа гэж хүсэж байна. Би бас хуваалцах гэдэг юм айдарсан байгаа. Тэр хатмууд нь хөрхи яг хатмууд нь бол яг чи бол ганцаараа шүү л гэдгийг мэдрүүлсэн те. Тийм шүү дээ тий. Яг эсэргээр хамгийн санаа тавих хэрэгтэй хүн тий уулна. Тий. Тэгэхээр амар балиар сөрөг дүрүүд байна. Тийм, сөрөг дүр байсан. Яг аргагүй сөрөг байсан. Тэнд чинь эрэгч хатан байгаа, сөрөгч хатан байгаа. Кинолын болохоор янз янзын зүйлүүдийг харуулж байгаа хэл та. Би нэг хүн ингээд нэг юм том юм хийх гээд ингээд нэг юм ард гарахаас өөр аргагүй болсон нэг тийм үеүүдэд ганцаараа биш гэдгээ мэдэрдэг юм байл л дээ. Эсвэл ганцаараа гэдгийг мэдэх хэрэгтэй юм байл. Би харин ганцаараа биш таарсан яг тэр үед. Одоо том одоо байшин барих гад нэг ихлүүлсэн байсан. Яг тэгээд байшингаа ингээд дуусгах үед би ингээд яг нэг юм бодсон байхгүй. Нэг бол байшинг нэг юм мөнгөтэй хүн барьд юм заяа. Бүр ингээд мөнгө нь хагацсан хүн гээ сайхан мөнгөний төлөөл бариулчт юм байна. Тэгээ сайхан толгоо өвдөггүй. Нэг юм аа нэхэл суужд юм байна. Нэг бол хүнтэй хүн барьд юм байна. Одоо ингээд олуулаа хүн. Ингээд найзтай, эсвэл дүүхтэй те. Тэд нар юм чаддаг. Ингээд гагнждаг, одоо төмрөөр юм ичдэг, мотор юм ичдэг, өрөөдөгчдөг. Юмаа яаж хийхээ мэддэг хүмүүс байх юм бол одоо жишээлбэл миний цэглэгааныг манаа нэг дүү одоо Австралид байгаа манаа дүү надад хийчихсэн байхгүй үн төлбөргүй. Эргэх та бол одоо тийм миний хувьд бол миний одоо төрсөн ах. Би таны одоо цэглэгааныг бол бүрэн үн төлбөргүй хийж өгнө. Вааст бүр хэдэн өдржингөө ажлынхаа хажуугаар хуржээд ээлжийн ажилтаа нөхөрш хуржээд цэглэгааныг хийж өгсөн. Нэг хоёрдугаар нь миний яг сантехникийг бас яг манаа одоо Австралид байгаа бас нэг тэр нэг дүү. Одоо энэ Шангрилагийн сантехникийг хариуцдаг гэсэн залуу. Хуржээд миний бүх сангийн холболтыг бүгдийг нь хийж өгсөн өөрөө гард би өөрөө яг гардаж. За тэгээд миний өөрөө хийсэн байна уу энэ байшинд? Байгаа л да. Одоо яг нэг миний парыг одоо тэр одоо төмөр гагналт бүх асуудлыг манай одоо яг энэ нэг тавилга угсраад байгаа манай нэг дүү бүгдийг нэг гагнж өгсөн. Тэгээд инхээр чи хүн гээд нэг гой үйг үйд юм бэл. Тэгээд би ер нь өөр ганцаар юм бас ганцаараа хийж чаддаг хүн биш. Яг стажик асуулт. Наач харин өстой. Чи ганцаа чи ер нь хийсэн юм байна уу? Яг үнэ. Би ганцаараа хийсэн бол тэнд ерөөс юу ч байхгүй. Ямар нэгэн байдлаар ингээд манай ихнэр заяа. Нэг мө блокны боломж өргөж дийлэхгүй надтай хамт зогсож байгаа нь л гоё юм бэл. Тий. Ганцаараа хийснээс хамаагүй дээр юм. Ганцаараа биш гэдэг нь одоо ингээд Эркаг ярингууд ингэж бодогдож байгаа хгүй. Нэг бол Эрка те. Үнэхээр маш олон хүмүүсийн хайр хүндлэлийг олсон хүн байна. Эсвэл үнэхээр дарангуулагч хүн. Эсвэл одоо дарангуулаад энэ хотлоо зохиож ярьж байна. Тийм яг үнэ. Эркагийн ярьж байгаа бол үнэ шүү. Нэг амар баталсан чи шүү те. Одоо зохио. Би өөрөө ямар муу хогийн ядуу арчаагүй амт бэ гэдгийг мэдэрч байгаа байхгүй нэг талаараа. Тэгэнгүүтээ нөгөө талаараа за тийм ч гэсэн надад ингээд энэ байшинг ард гарсан хамгийн үндсэн шалтгаан бол минимум хідэн дүүнэр л байж гэж бодож байгаа юм. Тийм ээ. Яг тийм билээ. Би нэг саяхан нэг харамсамаар үйл явдал болоо түүнийг өөрийнхөө фэйсбુક дээр бичиж үлдээгээд хадгалж байсан байхгүй юу? Тэрний үе гэхээр би ч нөгөө нэг ямарваа нэг зүйл яриад, найз нөхөд яриад, 10 жилийн дурсамж ярихаар 10 жил минь амар гоё байсан гэж ингээл ярьдаг штэ. Тэгэл дандаа эрэгтэй хүүхдүүдтэй ер нь ингээл нийлдэг байсан, ингээл бид нар ч ингээл айгүй хөвгчлээ байдаг байсан гэж ярьдаг. Гэтэл саяхан би 10 жилийнхэн нэг хүүхдийг өнгөрсөн гэдгийг мэдээ сонслоо. Харин тэ пост чи харсан. Тий. Тэгээд ихэд хүндстэй айгүй эвгүй мэдрэмж төрд юм байлээ. Тэгээд өвчнөр өнгөрсөн л дөө зайлвал ард нь 3 жижигхэн хүүхэд. Хамгийн том нь одоо 5 тайл байгаа. Баг нь бүр дөнгөж ой гарч инээгүй юутэй л байгаа. Тэгээд багада бид хэд чинь бүр ингээл нэг ой зайгүй найзууд байгаа штэ. Ингээл нэг үнэхээр сайн найзууд байгаа. Би нэгэ ганцаардуулахгүй гээл бүр тоглоом наргаа хийгээд чамаагүй юм байгаад байгаа. Гэтэл ингээл хүн том болохын цагта өөрөө гэр бүл амьдрал зохиогоод ирэхин цагта би нэг завгүй байна. Тэгтээ тэргүй амьдрал завыг тусдаа зохиоцсон байгаа юм чин гэдэг шалтгаанаар уулзах нь багасаад эхэлт юм байна. Тэгж их татан байсан хүмүүстэйгээ. Тэгээд хамгийн сүүлд нь энэ орчлонд байхгүй болсон гэдэг мэдээг нь сонсонгууд яагаад ингэж холбоо тасарч явдаа, яагаад ингэж ганцаардуулж явдаа, тэр үед нь хамт байхгүй дээ гэдэг бодлоод ерөнхийдөө айгүй их орж ирдэг юм байна л да. Тэгэхээр хүн
хизээ нэгэн цагт хаа нэг газар ганцаараа гэдэг мэдрэмжийг төрдөг үе нь яг тийм нэг зовцсон байгаа үед нь. Хүн хизээ ч аз жаргалтай байхдаа би ганцаараа байгаа юм шиг байна гэдэг мэдрэмж төрдөг шүү дээ. Түүнтэй ижилхэн одоо зовсон үедээ л хүн хамгийн их ганцаархнаа мэдрэмжийг авдаг юм байна л да. Бас хин нэг зовж байгааг нь харангуут яаж ганцаарцсан болоо гэдэг мэдрэмжийг хүн дотроо тээд юм байна. Тэгээ одоо ганцаараа үлдэж байгаа хань ижилэн ч гэсэндээ айгүй хэцүү байгаах гэдэг мэдрэмжл төрөхөөр өөр ирэхгүй голгогдоод идэм билээ. Тэгнэ л дээ. Би бас тэгж боддог байхгүй нэг ганцаардаад үдцсэн. Нэг тийм хүний ганцаардлыг айгүй ойлгодог байх гэж боддог байхгүй. Хүн алдаад үдцсэн хүн хин нэг алдаж байгаа хүнийг бодохоор ингээд тий. Амар сэтгэл тухгүй байдаг шүү дээ тий. Би нэг бас нэг түүх аваалцсан гэсэн шүү дээ. Тэр чинь энэ биш юм уу? Биш. Тэр болохоор саяхан өчтөр урж идрах надад төрсөн юм. Энэ маань л тэр өнгөрсөн 7 хоног бид нар сэдвээ гаргацсан байсан шүү дээ. Тэгэхэд бүр бэлдэж хайж гаргаж ирж байсан зүйл байхгүй юу? Энэ ч одоо 10 жилийн юм биш үстэй. Гүг 10 жилийн хашсаа ээж одоо гэдэг чинь 13 4 жилийн өмнөх цаас ахгүй юу? За. Тэгээд энийг манай оюутны ангийнх надад бичиж өгч ирсэн. За. Унших юм уу? Нэг уншаад авах шаардлага байхгүй юу? Аюу яхаа. Гүг яхаа та хоёр зүгээр өөртөө дотроо уншиж болно гэсэн үг. Энэ болохоор дотроо уншин шүү. Би юу яаж ийсэн? Нөгөө осол орж исэн байхгүй юу? За. Нэг айгүй хүн осолд орж исэн. Би ч өөрөө нөгөө хөл дээрээ босох боломжгүй гэдэг хүртэл сонсоод нэлээд удаан хэвтэрт байж агаад тэгээ сүүл рүүгээ бүр нэлээд хичээж агаад хаягнд ороод тэгээд ингээд хөл дээрээ алхах гэж бараг 2-3 жилийг зарцуулсан нэг тийм зам дээр осолд орж исэн. Тэгээд тэгэхэд би ингээ яг ганцаараа байгаа юм шиг мэдрэмж авч исэн байхгүй. Тухайн үед бол нөгөө нэг гэр бүлдний жоохон асуудал гарсан байсан. За тэгээд ингээд нэг айлын том гэдэг юм байна. Тэгээд айлын нэг баг дүүнер маань яаж байгаа болоо гэдэг санаа зовнил байна. Ээждээ санаа зовнил. Тэгээд давхар өөрөө ингээд би өвдөж хөрж ингээд жоохоо охин чинь тэр чинь янз янзын бодогдож байгаа шүү дээ тэнд чинь. За би одоо ингээд дэгж дэргэхгүй юм байна. Би ингээд найзуудтайгаа ингээд алхаж чадахгүй юм байна. Гүйж чадахгүй юм байна гэл ингээд янз янзын зүйл бодогдчихсэн чинь манай оюутны ангийн хүүхдүүд надад ингээд захиа аваад намайг эргэж ирж ирсэн байхгүй юу. Тэгэл тэгтэн би бүр ингээд би ганцаараа биш юм байна гэдэг мэдрэмжийг аваад өөрөө өөртөө зориг өгч ирсэн гэсэн үг. Тэгээ манай тэр чинь 3 банд ирж ирсэн. 3 хүн ирж ирсэн. Тэгээ 3 хүн хурж ирээд яа чамаг яс яг ийм байдалтай байна гэж өстө бодоогүй. Гэтэ чи ийм байдалтай байгаадаа ингээд үнэхээр ингээд бас ингээд зоригтой байна гэдэг зүйлийг манай тэр үеийн найз залуу одоо үеийн манай нөхөрт хэлжсэн байгаа байхгүй юу. Тэгээд дараа нь би тэрийг нь сонсч ирсэн. Тэгээ яагаад тийм байдалтай харна гэж бодоогүй гэхээр би хүзүүндээ гипстэй, нуруундаа гипстэй, хөлөндөө гипстэй яг нэг шоргоолч шиг юм байгаа байхгүй юу? Шоргоолцтой байхад. Тэгээд тэгсэн яг тийм амар гимтсэн гэж бодоогүй гэж байгаа байхгүй юу? Гэтэл нөгөөдг нь тэгээд тийм амар байдалтай байгааг харангуйтаа бүр нэг хүн маань гараад ингээ уйлжсэн гэсэн. Яана ямар байгаа болоо, ямар хэцүү байгаа лоо гэдэг мэдрэмжийг авч ирсэн гэсэн. Тэгээд дараа нь би тэрийг бодоход сэтгэл зүрхээрээ хүртэл ингээ надтай хамт байгаа хүмүүс байгаа учраас би ингээ ганцаараа биш учраас ингээ бууж өгөх ёсгүй юм байна. Би ч бас ингээд сэргэлэн байх ёстой биш үү? Босхын төлөө ямарваа нэгэн зүйл хийх ёстой юм биш үү гэдэг мэдрэмж тухайн үед төрж ирсэн байхгүй юу? Тэгэхээр хүмүүс ер нь өөрсдөө ганцаараа гэж боддог үедээ бууж гэлгүй ганцаараа биш байдаг шүү гэдэг хэлэх гээд байгаа. Одоо наадхан дээр чи гэж надад юм өөр өнцөг гарч ирж байгаа. Өөр өнцөг гарч ирж байгаа. За. Ямар өнцөг гарч ирж байгаа гэхээр одоо тэр кинон дэр гэж штэ. Ганцаараа биш шүү гэдэг энэ хандлагч нь өөрөө за тэр хүмүүс үнэхээр муу байсан ч гэсэн гэдэг утгаараа биш байхгүй зүгээр л ингийн харилцаатай байж байгаа чи ганцаараа биш шүү гэдэг зүйл яваад штэ. Тэгвэл яг ийм зүйл амьдрал чинь тохиолж ирсэн нь. Одоо би ганцаараа биш гэдгээ мэдэрч ирсэн нэг юм ярих гэдэг байгаа байхгүй. За. Ингээл олон жилийн өмнө тийм ээ. Стахадур архитаал тийм ээ. Архитаал яваадс. Сүлжээ эрүүлжүүлэхт ороод те. Хинч намайг тоохгүй байх үе тэнд намайг эргэж дээр юунаас ингээ чи ганцаараа биш шүү гэдэг нэг мэдрэмж бас энэ ч бас өөр байгаас тэ нэг сонио. Чамаг бүр ингээ амар муу байсан ч гэсэн хүн бүхэн залхацсан байсан тий. Хүн бүхэн залхацсан байсан. Тэр үед яг хайрлах хүн олдох уу? Ганцаараа чи биш шүү гэж мэдрүүлэх хүн олдох уу? Яг уу ингийн амьдрал дээр яг уу ингээд би зөндөл юмнууд байгаа бах те. Яг би зүгээр тэндээс юг харах гэдэг тэгэхээр яг нэг эрүүлжүүлэхт бүр хинч газар хөлдөө заяа хэцүү ингээ те эрүүлжүүлэх гэж байж хахад одоо манай аав эренгүүдээ ингээд эрүүлжүүлэхээс гаргаж байгаа ч юм уу те. Тэр үл яг гоё мэдрэмж бас байсан л та.
Миний дүүхэл нэг иймэрхүү. Шал өөр үнцгээс гараад ирлээ. Наад чи Сонир байгаа сте. сонир үнцэг. Одоо ингээл чамайг сайн байгаа учраас чи ганцаараа биш шүү гэдэг зүйлийг хүмүүс мэдрүүлдэг өгдөг. Угаасаа хангалттай өгнө. Харин чамайг ингээд амар муу байгаа амьдрал дээр ингээд өөрөөсөө болол алдаа гаргаал 9 шидийн юм хийгээл те. Ингээ яваад байла. Тэгсэн ч гэсэн чи ганцаараа биш шүү. Чи наад өөрчлөлт тэрийг мэдрүүлэх аягүй чухал те. Тийм, тэрийг мэдрүүлэх чухал штэ. Тэр хүнд өөрчлөлтийг авчирна штэ. Сайн ч байсан, муу ч байсан гэсэн тухайн хүнд ганцаараа биш гэдгийг нь мэдрүүлэх мөч бол үнэхээр нандин. Тэгээ тэр тусмаа бүр хүний эцэг их гэдэг чинь сайн зүйл хийсэн ч, муу зүйл хийсэн ч эвдээ гэл ард нь зогсож л байдаг штэ. Гэхдээ яг үндэ хайдгийн бил. Одоо манай хайдгийн бил. Төрсөн дөнрөө хүртэл. Үгүй энэ үнээр болохгүй байгаа даа байхгүй. Болохгүй буруу. Одоо манай нь ингээл төрсөн дүү ямар хамаатай юм. Гөө тэр төрсөн дүү мөртлөө ингээл тэр сүулдэ бүр би уурлаад ингээ уцаа авч маахгүй те. Яшиг өөрөө зөнгөөрөө болго гэ те. Чи ганцаараа угаасаа гэл те. Тэг баг нэг юм хүн болохоор нэг юм тийм үн чанар юмс мэд. Би бол ингэж хэлэх гээд байгаа. Нөгөө яхаа би ингэж ярьдیں۔ Угаасаа. Ээж аав бол ингээд төрцөн миний өрн учраас намайг ингээд оо яаж дампуурсан гэсэн те. Хариу нэхгүй те ингээд баг дотроо хараалаа уншсан ч байсан гэсэн те баг хурж ял аавна штэ намайг. Харин нэг одоо яг миний амьдралд байгаа нэг хамгийн бас нэг юм одоо бүгжний одоо тэр одоо алмаз гэх юм уу да алмаз шигтгэ. Тэр цул юм металл байгаад нэмэргүй штэ. Тэр дунд нь байгаа тэр алмаз шигтгэ тэр бүгжийг улам гоё болгодог гэдэг шиг те. Миний амьдралд байгаа манай гэр бүлийн хүн бол би боддیں۔ Энэ тэнэг хүүхэн шүү энэ манай ихнэр. Намайг тэнэг юм хийгээ явсан ч миний хойно ингээл те намайг яг хоо зэмлэх л баг. Гэхдээ ерөнхийдөө л нэг ерөнхийдөө дэмжээл те бүх ертөнц миний одоо бүр нэг тийм үг байдаг штэ. Бүх ертөнц миний эсрэг байсан ч гэсэн миний полимотны сумыг зөөгөөл гүйж явах хүн багхгүй манай ихнэр. Тийм хүнтэй ингээ байхаар ягаад ч нэг юм сонин юм юу юм бэлээ? Нөгөө одоо ингээл хүн чинь ингээл хүнээс хинэгнээс ичээд ингээд те нэг юм тодорхой хэмжээний нэг юм байдаг штэ нэг юм имэц те юм орон зай хязгаар тийм тэр 9-р ангийн чинь юу нэр нь давах хэсгөө хязгаар штэ хязгаар байхгүй юу тэгсэн чинь тэр одоо манай гол дүрийн тэр бүсгүүн хувьд бол одоо те хилнэ гэдэг бол одоо хязгаар нь штэ хэлж болохгүй удаа гэдэг бодол шүү штэ яг тэрэн шиг миний бодлоор бас нэг би бол их нэртэй бол нэг юм миний хязгаар бол ингээд өөр төвшөнд байгаа байхгүй. Тэгээд бодохоор ингээд нэг юм амар амар амгалан тий. Бүтлгүүцэн ч ганцаараа бүтлгүүтгэх юм да ядаж тий. Гэдэг ийм мэдрэмж байдаг байхгүй. Тэр нь айгүй гоё. Яг нэг ганцаараа биш гэдэг мэдрэмж. Одоо нөгөө охин юм уу да. Ядамсрын төв ягчилсан байна. Одоо өнгөрсөнд чи хүн л байж чадсан бол хизээч ганцаардахгүй шүү гэсэн байна. Харин тий хүн байж чадахгүй штэ гэх чинь минь хүн байж одоо ингэж штэ. Одоо энэ бол айгүй зөв бохгүй. Чи хүн байж чадах юм бол чи хязгаарч ганцаардахгүй гэж байгаа те. Агтлыг миний амьдралд бас нэг тийм кейс байгаа байхгүй. Тэр хүн үнэхээр хүн байж чадаагүй ч тэр үнийг чи ганцаараа биш шүү гэж мэдрүүлээд өөрчилж чадсан амьдралын нэг бодит юм байгаль байхгүй. Тий. Тэгэхээр чин бас бүр илүү цаашаа ингээ гүнзгий яваад өгтэй. Тэгээд ганцаараа биш гэдэг мэдрэмж бол айгүй гүнзгий юм байна те. Тий гүнзгий байхгүй. Бүр цаашаа гүнзгий. Одоо хэдүүлээ үл яг наацсан энэ кинон дээр ерөнхийн нэг юм өнгөцгөн өнгөцгөн хэсгийн ярилцаа явж байгаа. Хүний амьдралд мэдээж хэцүү зүйлүүд би хүн байсан учраас одоо манай Эркач гэсэн те үнэхээр хүн байсан учраас тэр байшингуудаа найзуудаар дүүнрээр ингээ бариулсан байна те. Одоо манай заяа үнэхээр найзуудынхаа дунд хүн байсан учраас гой сайхан захаа бичээд явуулсан байна те. Одоо нэг яаж исэн гэсээ түүгээ ярьлаа шүү дээ. Би өөр түүгээ яриад Үнэ. Хүн юм зү тэ. Тэгэхээр найзуудынхаа дунд бас хайрлагдах хүн байж тэ. Хүн байсан учраас би тэ хизээч ганцаардахгүй байх боломжтой. Харин тэгвэл би миний асуугаад байгаа юм байхгүй. Би хүн биш байлээ гэж бодъё. Надад би ганцаардахгүй байх боломжтой. Ер нь бүр айгүй би юм сони юм болгоо ажиллаа. Ер нь гэхдээ хөвчлэн л ганцаардах юм байна. Ер нь миний бодлоор хөвчлэн ганцаар. Хүн биш хүн яадаг гэж өөрөөсөө хүнийг түлхдэг байхгүй юу? Хан тийм бахтай. Хүн биш хүн хизээч өөрлөгөө хүнийг ойртуулахыг хүсдэг байхгүй юу? Тийм үү. Тийм учраас хүнээс ингэж холдохын тулд ингэж зай авсараа байгаад сүулдэ ганцаархан үлддэг. Яг би ингээ нөгөө талын нэрэн сонгоо яваад л зүгээр юм байна. Нойр сэргээл явчихлаа. За намын эрдэнтэйгээ холбогдъё байна уу? Сайн байна уу? За сайн байна уу? Сайн байна уу намын эрдэнэ?
Сайн байна. За. Янаач. Ганцаардах гэдэг дээр хараа өмнө нь бол яалтчгүй би. Одоо ч бас нэг тэр зангаа тавьж чадахгүй л байгаа. Гэхдээ яг сурж байгаа. Оюутан байхдаа би айгүйх татаж ундаг байсан байхгүй. Тэгэл нэг сэрхэлхийн дандаа сэрдэг. Тэгээд юу болсон гэж мэдтгүү. Тэгэл гадаа явж байгаад унцдаг. Тэнгүүд айгүй хөөрхөн манай ангийнхан одоо юу гэдгийг нийлдэггүй байсан. Ч гэдэг юм хүүхдүүд байдаг штэ анги. Тийм. Тэгэхээр тэд нэр хүртэл ингээд амар хөөрхөн бүр намайг зөөхөд хэрв аваачсан байдаг байсан гэл. Дандаа араас нь сонсон. Тэгээ яагаад найзалдгүй би хамаагүй мөртлөө надад тусласан болоо гэж би амар баярлдаг. Тэгээд дараад нь бас яг төрөхдөө би дутуу төрөөд сэхэнд бас байжсэн. Хин ч эргэж ирэхгүй байж байгаа байхгүй юу? Тэгээ би хэлээгүй төрчнөө ч хэлээгүй. Тэгээд яасан манай ангийн нэг охин надад бүр юм шар бодоотой шүл авчирж өгөөд амар уйлж ижилээ. Шүлэнд нь болоод оо. Гүй шар бодаанд нь болоод. Шал хаамаагүй хүн байж гээд нөгөө би ч өөрөө хүнээр хүнд нь болоод тий. Туслалцаа авах гэдгээс өөр айгүй ичих юм уу хайшин мэдгүй нэг тийм сураагүй зантай. Тэнгүүд хэлээгүй тэгээд надад туслангууд бүр ингээд амар сонин баярлах шоконд орох айлал ингээд давтдгийм байлээ. Тэгээ одоо хүртэл тэрийг санаж явдгийг штэ. Тэгээд хүнд яг энэ наачиг магадгүй нөө хилж чаддгүй мөртлөө туслалцаа авахыг хүсдэг хүмүүс зөндөө байгаах гэж нөө өөрөө боддог учраас хүнд хэлээгүй байхад нь туслахыг айгүй хүсдэг штэ. Чи ер нь тийм хүмүүст хүнд тусламж хэрэгтэй байгаагаа хэлээрэ гэж зөвлөх үү? Ер нь зөвлөдөг. Бид нөгөө бүгдээрээ л анх удаа амьдарч байгаа учраас алдан онн тий. Тэгээд заавал ганцаараа чи битгий гүрийжи. Тэнэг гүргэр битгий бай гэж би л дандаа хэлдэг шүү дээ. Ялангуяа 90-аад оны хүмүүс маань дандаа л гүрийгээ сурцсан миний л амьдрал би л хийх систем ч ингээд асуудалтайгаа хийлч чаддгүй. Гэтэл олуулаа нийлэх нөгөө нийлээд хамт тэрийг нь хамжаад өгчих боломж байхад ганцаараа л гүрийгээд идэг шүү дээ. Ихэнх манай охин ч. Тэгтээ зүгээр тусламж авах үедээ авчижээ бол айгүй гоё юм билээ л гэж хэлгээд. Манай байгууллагын ч гэсэнтэй саяхан надад яг юм аргын асуудал гараад бүр амар хэцүү бүр хаашаа явахаа мэдэхгүй бүр үнэхээр галзуурх гэж. Зүгээр л хүрээд ирээ ажил дээрээ л хүрээд иргээл. Тэгэл ажил дээр очсон чинь бүх талаас ингээл нэг гоё дэмжээл намайг ингээл тэрэл ингэхэр чинь ёо шууд урам ороод тэгэл гас гаргалгаа нүртэл гаргаж ирээл бүр айгүй. Хүн нэрээ сэтгэлийн амт юм да тий. Ганцаараа бодсноос олоола бодсон арай дээр байгаа. Яг үнэ тий. Тэгэхээр хүнээс тусламж авахдаа одоо нэрлэхүү зан гэдэг юм уу? Манайханд байдаг юм шиг. Нэрээ чих гэдэг. Тий. Тийм чинь шаардлагатай үедээ авч илээ тэрнгүү чи бусдад бас адилхан л туслах юм чи гэж боддог болж байгаа. Өстой гоё. Баярлалаа Найко. Номер дээр ёо Найко гэнэ. Номер өстой буруу нэрээр дуудлаа шүү. За баярлаа. Окей. Өнөөдрийн ажилд нь амжилт хүсье. За баярлалаа. За. Яг хүн яг ингээд туслаад ахт нь авахгүй гэх нь өөрөө айгу бардам зан л та. Нөгөө хүнээ бас айгу эвгүй байдалд оруулаа шүү дээ. За комментуудыг хүргээд төгсгөлөө хий. Хүн биш хүн хизээж ойлгохгүй, уучлахгүй, гуниг аймаар гэсэн байна. Хүн биш хүнийг хүн байсан хүн л уучлж боломж яг наадсан байхгүй. Яг наадах гэж. Нэг тийм хөгийн хүнээ байцсан нэгэн байдаг да. Тиймэрхүү багийн бол ганцаардах цаашаа гэж. Тэг ганцаардан. Гэхдээ тэр ганцаардсан байгаа хүнийг хүн байдаг хүн л бас өөрчлөх гэдэг шүү дээ. Өөрчлөх гэдэг. Ингээд өнөөдрийн дурсамж 1988 булан маань энд хүрээд жаргаж байна. Тэгэд яхаараагүй нөгөө хил хязгаар гэд хэлсэн шүү дээ тий. Тэгээд төгсгөлийн хэсэг нөгөө өгнүүдийг нь авдаг. Өгнүүдийг чигсэндээ аваад хүрээд ирсэн байна. Тэдний сонсё л доо. Гой хэмжээ гэдэг нь яг энэ хүртэл гэсэн үг юм аа. Хэр хэмжээндээ байна гэдэг нь одоогийн шиг танил дасал болсон хэмжээ хязгаар. Яг тэр хүртэл орчлон ертөнц дүрм журам харилцаа холбоог мөрднөө л гэсэн үг. Тэгээд эцэст нь хэр хэмжээг давахгүй гэвэл өөр ертөнц дүрм журам харилцаа холбоотой таарахгүй л гэсэн үг. Шинэ харилцааг мөрөөдөж байвал бас хайрыг хүсч мөрөөдөж байвал хэр хэмжээг давхал хэрэгтэй. Хэр хэмжээндээ байгаа л байвал та хоёр байгаа газартаа л байх болно. Мэдээж хэрэг хүний амьдралд яасан ч нэвтэрч болохгүй хэр хэмжээч гэж бас байдаг. Тийм ээ. Ястона. Нэвтэрч болохгүй хэм хэмжээ гэж бас байдаг шүү.
Ингээд энд хүрээд Улаанбаатарын өглөө шоу нэвтрүүлэг маань өндөрлөж байна. Бидэнтэй хамтдаа байсан сонсогч танд баярлалаа. Өнөөдрийн Улаанбаатарын өглөөд радиогийн 1-р студид Эрко очроо заяа. Найруулагч Мизу ажиллаа. Дараагийн дугаараар уулзлаа. Түр баяртай. Өнөөдрийг өчигдрөөс илүү сайхан болгоё. Улаанбаатарын өглөө шоу нэвтрүүлэг. Энгийн л нэгэн гудамж. Энгийн л нэг айлууд. Гэхдээ хамгийн нандин дурсамжууд. Инээдхөр, нөхөрлөл, гэр бүлийн халуун дулаан уур амьсгал биднийг тэртех он жилүүд рүү хөтлөнө. Дурсамж 1988. Улаанбаатарын өглөө шоу нэвтрүүлэг танд хүрлээ. Энэ өдөр эрч хүч амжилтаар дүүрэн байгаарай. Гэр бүлийн радио